Хүмүүс нэг Кай гэдэг нь мэддэг. Бүжиглэхээс өмнөх бэлгүүн бүжиглсэн Кай эрхийн дээдээс л өсөлттэй. Нэг хүүхд тахт салцсан аав ээж байд. Хүмүүс нэг яхаа хотлоо яадаг гэж бод. Бэлүү ээж жилөө нэг найзтай үгээ болцсон. Цохтуу чулуун дээр унаагаад миний тараамаа ээж магтгүй тэр. Тийм багш орж бэлгүүнээ гараад тэгээд авч хөдөлчлээ гэдэг. Яг өсвөр насаад нэг айтайхан давцсан болов гэж бодож. Хоо ангийн нэг охиноо крашлцсан юм байл. Яг тэнэг юм шиг ингээд тэр охин ингээд тоогоор ингээд түлхээ цаашаа байгаад тэгчихсэн. Манайхын ийм хоёр тайпны хүмүүс байхгүй. Атман буюу баригчд, бидний дүүвэ, бариулагчд доотлоо гэх хүүхдийн найзуудад дээрлэх гэж үзсэн байхгүй. Чадахгүй мэл. Хэрвээ хин нэг манад дээрлэх юм бол хин нэг намайг өмөрч хамгаална шүү дээ. Ингээд ингэж зүг гээл тэгэл үйлчих гал юм бол. Та ер нь бүжиг туртаа гэдэг нэр яаж мэдчихсэн юм? Тэг охтууд таалаж эхлэн мэдсэн болоо. Би захиа өгчлөө, тэр захиа өгчлөө. Тэгээд уулаачлаа. Тэр 6 жилийн үргэлжлийг бол жоохон wasted гэж боддог байхгүй. Тэгэл ковидээр одоо бизнесээ давбуулсан юм ба шүү дээ. Халдвартад нэг юм жижигхэн нэг юм өөрөө төрөлтөөс авах тустай хажуу. Тэжээс авахлал одоогийн баг ихнэртэйгээ талжсэн ямар юмнаас эхлээд хамтдаа одоо бүтээсэн юм даа явах бүтээгээд бол би 30 үрэл ихний хөвгтөө болно гэж манифест хийсэн юм. Юмгний модонд баярлалдаг. Йоо бро. Хүүтэй хүн хүнээс айдаг гэдэг бол үнэн зүгэл. Тэгээ хүүтэй болол хитэн бол цэцэг шиг л гэж боддог. Хитэн нэг урамшуулах юм бол чамд илүү л хитэн хэзээ ч төлөвшдөг ах уу. Хүн ч нэг юм амьдралтай их сонир гоё юм байдаг гэдэг нь шүү дээ. Мод дээр. Отоо. Дэлхийн number 1 болох зорилготой. Тууштай. Байгаарай. Өнөөдөр би зураг авалтын багийнхныхаа ажлыг хөнгөвчлөх гээд усундаа хэрэгцээтэй зүйлүүдээ Fresh Pack-ийн бөөндицнээс авсан. Назаа. Баярлаа. Зүгээрээ. Цагаач хэмээн чинь тэгээ бөөний үнээр авч байгаа болохоор бас мөнгөч хэмээн чинь амраа. Та ч гэсэн хэрэгцээтэй зүйлүүдээ Fresh Pack-аас аваад цаг заваа хэмнээрэй. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар Fresh Pack. Задлаад өгөөч. Hi dear Hotman Diaries. Тэмдэглэлийн маань хамгийн сүүлийн дэвтэр дээр би чи яасан. Үгүй бодсон чаа. Надад яг юм дотны ах гэвэл шижрахт хоёр л байгаа юм байна. Тийм шүү дээ. Тэгээд нэг ахыхаа тухай бичгээр ирсэн байна тэмдэглэл дээрээ. Гоё юм баярлаа. Өчөөс нь баярлаа. Гоё байна. Талархаж байна. Одоо штэ та ердөөс камер байхгүй гэж бодоол зүгээр өдрийн тэмдэглэл дээрээ биччихин гэж бодож надтай гоё яриад. Би амьдралаа нэг ч хөтлж үзээш. Нэг үзчихсэн юм байна. Нэг try хийжсэн юм байна. Яг ямар зорилгоор яагаад мэдгүй үзэн төвчгөл дэвтэр хөдлөл гоё яадаг байдаг гэдэг нэг тийм хүүхд тахтай нэг биччихсэн юм байна. Хальт бичээл тэгэл. Тэг хоёр мөр бичээл тэгэл. Тэгвэл одоо энэ таны видео даяри заяа. За. Тэгээд та үзэгчдэд зориулж биш намайг хүн үзэж байгаа даа гэж биш. Зүгээр л өөрөө ярмаараа болохоор бичмээрээ болохоор ярина шүү. Паах тийм юм байна. Тийм одоо буруу юм ярьчих үдээ. Миний энэ үзэл бодлыг ингэчих үдээ гэдэг юм баггүй. Өдрийн тэмдэглэл дээр хүн угаасаа намайг ухаантай гэж бодосоо гэж бичдэггүй шүү дээ. Зүгээр л яг өөрийнхөө. Тийм болохоор зүгээр л яг Кай гэдэг хүний юунаас хариулаарай. За ойлголоо. Окей. Нэрээ, насаа, хобби, карьер, ажил хэлэхгүйгээр өөрийгөө танилцуулбал. Ер нь бол би өөрийгөө маш тийм тууштай хүн гэж боддог. Тууштай нэгэн залуу байна. Хийж байгаа зүйлээ дуусгахыг хүсдэг. Хийж байгаа юмдаа эцсийг үцгийг хүсдэг. Тууштай хүн байна. Тууштай гэдгээ хизээ мэдсэн бай. 98 тагаас хойш. Бүжгэлж эхлээл. Бүжгэлснээс хойш л тэр зүйлдээ дуртай байсан. Тэрэндээ хийсэж байгаа тэрийг хобби болгосон. Тэгээд тэрийг хөгжүүлсэн, бусдад түгээсэн. Тийм. Залуу байна. Тууштай залуу. За хоёлаа одоо бүр ихнээс нь одоо болтол ярина. Та ч би таныг насаж жилж болох уу? Болно шүү дээ. 33 таа тий. 33 таа. 0 наснаас төрхөөсөө эхлээд 33 таа хүртэл хоёлаа аялын ингэж ярина. За хаана төрсөн бэ? Хизээ төрсөн бэ? Улаанбаатар хотод төрсөн. Яг Улаанбаатар төрсөн. Нэгдүгээр төрх төрсөн баха тий. 7 сарын 31. Тий. Артангорд. 1992 оны 7 сарын 31 өөрийн 5 цаг билүү 4 цаг төрчихсэн гэдэг юм. Айлын том дараа 2 дүүтэй. 2 дүү танаас хэд насны зөрүүтэй вэ? Эрэгтэй эмэгтэй? Дунд дүү маань 6 насны зөрүүтэй эрэгтэй. Бага дүү маань тий 18 насны зөрүүтэй эрэгтэй хөхт байгаа. Одоо 9 хоёлаа эрэгтэй ахлахангийн хөхт. Тий хоёлаа эрэгтэй. Айлын шадар 3 царэг гэдэг лөө. Тий. 2 дүүтэй байх ямар вэ? Та 8 настайдаа дүүтэй болсон биш ээ 6 таа. Тийм 6 настайдаа. Тэгвэл айлын ганц байжгаад ганц байх уу ямар байсан? Тэгээ дараа нь дүүтэй болсон ч ямар байсан? Айлын ганц байх тоо. Тэр үеийн дурсам санаж байна. Яг хөө ми дас сандаг нь бодлоо өвөгийн даяг өчтдөг гэсэн. Аав дагуулаа өвөгийн нөө очдөг. Тэгээ манай өвөө аав хоёр нь хүн цаашлуулдаг тийм юм байсан. Тэгээд дараа нь гжигддэг байсан. Тэр дурсамжууд яг толгойд ингээд таг гацсан. Тэгээд
хүүхд тахтай би машинтай манай юм тээврийн жолооч гэдэг байсан. Тээврийн жолооч гэдэг байсан. Тэгээд хоёрхан машин сууж явж байгаад хойдлын судалтайс юм кола, лацтай колочлол ундааны сав ингээд цагдаа луу ингээд шидчихсэн мэдчихсэн тэр тусламжууд л байдаг надад одоо. Бас гоё. Тэгээ нэг дүүтэй болсон гэдгээ мэдээд тэгээд нэг тийм. Тэгээд нэг 2 дугаар ангида Porsche яваад гэр бүлээр дүүтэй гацуг. Тэгээд тэр Porsche таах тусламжууд аяг хөт өглөө болгон битээ өглөөс босол өндөг банан идэл сасэг шааж идэл тэгээд юм хэрэг лагер дээр амьддаг. Тэгээ аавч хатгшаа ингээд ажиллаа их авчдаг. Тэр үед нь дүүтэйгээ ойлгох нь болдог юм л нэг ахтайгаа бас нэг одоо юу гэмдэ хамаатны ах бишээ бас зүгээр нэг юм танил одоо ах ээжийн танил дүү найзуудын бабаа тийм ахтайгаа цогцолддог байсан. Тэгээд айгүй PlayStation тоглодог байсан. Тэр үеэс л анх бүр жоохонтой Sega тоглож байгаа. Тэр юу нэгэл компьютер тоглоомын юм донтой өссөн гэх юм уу. Гараа балацалтай гоё. Одоо л жоохон хурдлуулчлаа. Та дүүтэй болохоос өмнө ямар хүүхдээсэн бэ? Сахилахгүй, чимээгүй, дураараа юу гэдэг. Дүүтэй болохоос өмнө нэлээд сахилахгүй юм бэ? Хүн байсан байлээ. Угасаал сахилахгүй л байсан багын л тийм байсан. Тэгээд юм нэг юм сахилахгүй тийм л хүүхдээсэн минь яг санаж байгаа бол эдгээр зүгээр байдгүй сахилахгүй. Тийм. Нэг сахилахгүй шар юм. Хойслоо тийм хүүхдээсэн. Та дүүтэй болно гэдгийг мэдчихсэн үеэ сандаг уу? Яг яаж хүлээж авчихсан? Би одоо ингэ ахвал. Дүүтэй болно гэж мэдчихсэн үеэ сандгүй юм байна би. Яг гэсэн. Яг тэр тусламжлалж гэх юм. Гинтл дүү гараад ирсэн. Тийм гинтл нэг дүүт ч ингээл нэг жоох юм тэгэл. Яг дүүгээ гэж баг мэддггүй байсан юм байна шүү. Баг хөдөлчөнд нэр гэсэн энэ одоо юу юм бол гэж боддог юм. Тийм байсан юм. Тэгээ танилцуулж лээсэн баг л энэ танаад хэлсэн. Яа сайн уу гэлтэй юм даа танилцчихэд байсан баг. За одоо аав ээж нь таныг яаж хүмүүжүүлсэн бэ? Аав ээжтэй байх харилцаа ямар байсан бэ? Жоохонд. Ер нь бол би эмээ үүдээ өссөн л тоо. Тий. Ээж нэг юм 90-ад оны ихээс ч ганцхан 8-аад шааш явдаг тийм байсан залуучууд ер нь. Тэгээ тийм үеэр богоонд 8-нд явдаг байсан. Тэгээ нэг явахаар 7 хоног яваад чинь очиж буцаад нэг богоон ийм амьдлууд нь түгэсэн юм шиг ганд хойд тийм ээж бас тэгдэгс. Тийм. Тэгж явдаг бас тэг өвөө эмээд хаяал ээжэсдэг тэгээд нэг юм бүгд ахын нэг тийм ээжтэй хамт юм. Яг бүр жоохон 6 хүртэлх насны юм байдаг гэдэг бүр жоохон тийм. Ер нь тийм болох нэг өвөө эмээд өсчихсэн л юм байна. Арест төлөвлөж төвийн хажуудлаа явдаг байна. Тийм байна. Тэр үед аав нь хаана нэсэн бэ? Ээжтэй хамт уу? Наа хүүхд тахт салцсан аавж байна. Тэгээд хаяа нэг ирдэг над дээр эрэхтэй нэг юм машинтайгаар байрныгаа дээрэл тэгээ гадаа нэг машинтай автогаа аавын найзуудтайгаа бахаар юм хүмүүс. Тэгээ уулзаал. Тэгэл амар тамхи татдаг. Тэгээд тэгээ машин зов нэл тамхины нь болол тэгээ гэртээ нэмээд загнаал. Баа хөвгдчихлээ гэл. Тэгдэг байсан. Санагдчих. Айгуу тийм тамхины утааны өнөр айгуу юм. Одоо хүртэл үнэс чинь тэр тамхины удаач байна тийм. За тэгвэл эмээ өвөө дээр өссөн бол эмээ өвөө таныг яаж хүмүүжүүлсэн бэ? Та эмээ өвөө дээр байсан ганц хүүхэд нь байсан уу? Эсвэл өөр дахиад ач тэнэр нь байсан уу? Тийм, ер нь эмээ өвөө дээр ганц хүүхэд лээс л та. Тэгэл эрхийн дээдээс л өссөн л та эмээ өвөө хянгатай. Тэгээ өвөө маань одоо хагасаа бүтэнсээ өдрө болгоны 100% 200 төгрөг өгдөг. Тухайдаа тэргээ тэгээ хадгалахгүй үедээ тэргээ тэгэл найзуудтайгаа бичэмч авч тэл зарим авч өөрсгийн төвийн зарим гэдэг цэх байдаг штэ. Тэр дэлүүл ер нь байнга явахыг хүсдэг. Тэр бол мөрөөдлийн газраас нь тэр нэг өдөр нуугдж үзсэн гэж бодож моддог. Тийм. Гоё. Тэгтээ одоо хүртэл гоё юмтай тэгээд л штэ зарим. Яг юм. За тэгвэл та жоохондоо сахилахгүй айгүй ирэх байсан гэсэн штэ. Ер нь жоохондоо таны нэг өдөр ямар хүн өнгөрдөг гэсэн бэ? Хамгийн тоглох туртай тоглоомчин эрхлэн гэхээр яг яаж эрхэлдэг байсан юм эмээ өвөө. Яг нэг ухаан орцсон үесээ тий. Тийм. Тэрнээс өмнө санахгүй. Би тэрнээс өмнө нэг юм сандаг байхгүй юм. Мөлхдөг байсан. Тэр одоо өмнө ч юм бодлоо ч хүмүүс намайг хотлоо яадаг гэж боддоо. Би тэгтээ өөрөөсөө сандаг байхгүй. Ингээд шүн үүрэн эдэн цаг болсон мэдэх ямарсан шүн байсан. Орноосоо бугаал ингээд алхаад мөлхөөл ямаахан юм 3 бай. Галтгоотой голын өрөө, унтлахны өрөө. Тэгээд нэм
томоо гэж яддаг шүү дээ. Дуучны юм 5 дахь сайрал байна ч. Тэгээ чи унтчихагаад голын өрөөнд ингээ гарсан чинь өвөө юм компьютер дээр юм шатаар тоглож ирсэн. Тэгээ наваа харчаад хүй унтахгүй яасан ба нэг юм дадиж үгээд тэгээ наваа тэрээд ингээд орлуулчихсан. Тэгээ юу санддаг байхгүй би. Тэгээ өвөө тэлэхээр тэр мэдхгүй сандгүй тэр гайвсан. Би бол ингээ өөрөө яг тэр ингээ надаа ингээ үлдсэн юм ямаар байгаад байдаг шүү дээ. Бүр юм жоохны. Тэр бүд хиттэйс мэддэг. Хоёртай гуравтай дүүртэй. Ямарс жоохон байсан. Гэтэ тэр үед яг юм компьютер дээр байсан юм уу те? Нэг таарж байгаа юм уу бус юмнууд нь? Тийм баг. Байсан баг. 95 маа тийм үү? 95 6. Pentium 1 2 гэж байсан. Манай ээж юм баг дүүн программистаа сурдаг баггүй. Тэгээ тийм болохоор баг таараадлага надаа. Тэнийхтэй 3 4-тэйс юм болов. Ямар ч нааг ээж бол тэгж ястэй. Бүр жоохон багт нэг тэр баг дүүтэй аюу хаалгаа үлдээдэг. Тэгээ ээж ингээ гадаад ингээл найзтай явж гал ажил ажилдаа явах гал тэнгүүд дүүгээ хааж чигээ үлдээчдэг гэсэн ингээд. Тэгээ оюутан ах тэгээд хичээлээ хийх хэрэгтэй шүү доор дээр гэжсэн ингээл тийм ажиллаад юм. За түрүүний асуулт руу эмээг нь яаж эрхлүүлдэг гэсэн? Таны жоохондоо эмээг өдөр өнгөрүүлдэг нэг өдөр чинь ямар хөөрөнд байсан? Сахилгагүй их кай бэлгүн би амар юуны дэлгэцний хамааралтай өссөн гэж боддог шүү дээ. Тэр үеэс үү? Тийм зурагт үзэх туфта. Зурагтан дээр юм гарч ин тийм зурагтан дээр гарч ин зурагтаа л үздэг. Зурагтаа эргүүлэл тэр нэг юм манад нэг юм инг так суусалдаг нэг юм зурагт. Тэрийг ингээл эргүүлдэлээ ингэж үзэж үзэл. Тэгээд нэг юм сигатай болжсэн баха. Найдуудын сигаг гэдэг авч тоглоно. Бас манай нэг дахт манай хаан багын найз байдаг байхгүй. Анх талилжсэн нөгөө нэг мөдөнөөс ирээд манад нэг дахт тоож байгаа гэдэг. Би ч худлаач юм санахгүй ямар ч нэг бүгд анх танилцсан найздаг хамгийн анх танилцсан. Тэгээд байрны гадаа суужсэн. Тэгээд сонин найзтайгаа ингээд чи юу хийж байгаа тоглол хойлоо ам тоглох юм болох гэсэн гэж хорогоороо ингэж тш ингэ зодолж тоглож моглоо тэгж танилцсан найздаг. Тэгээд тэдний дож аяг тоглолт гэсэн юм байна. Бүх тахтай нь бол тэгээд орой 9 10 цаг хүртэл өдөрч нь тэгэл нэг дахрын нэг номерын айлтаал өнччдэг гэсэн найзтайгаа зүг. Тэгэл тоглоол ингээл сега тоглоол тэгж л өрнөдөг байсан юм байна юу. Тийм байна. Гин цаллаа. За энэ хоёр асуулт байна. За. Алийг сонгох уу та? Зүг. Энийг сонгох. Техникийн. Начаа амар хэцүү юм байна. Хоёр асуулт байна. Алийг сонгох. Яг аль дараалал асуухыг мэдэхгүй байхгүй. За ингэж асууя. Жоохны Кай ямар мөрөөдөлтөйсэн бэ? Тийм юм болно, юм болно, Бэтмен болно гэдэг ч юм уу. Нэг тухайн үедээ. Тэр нэг юм классик мөрөөдлүүд өгдөг шүү дээ хүүхд насны нэг юм манай үеийнхний. Цасрын нисгэж Тэгсний жолооч болно, тэгсний жолооч болно, цагдаа болно гэлээ. Тэгс би мэдэхгүй цагдаа болно гэж ойлдог санагдаад хүүхд тахт. Бүр жоохон багтаа шүү дээ. Тэ цагдаа болно. Яа цагдаа? Цагдаа гоё санагддаг байсан юм билүү тухайд. Цагдаа гоё санагддаг байсан юм лээ. Одоо л их санагддаг л та цагдаа жоохон гимитсэн ч их жоохон айж байгаа сонь байгаад байдаг шүү дээ. Нөгөө асуулт нь болохоор одоо ингээд одоо хүртэл аав ээж мээ өвөө хамаатны ахагч нар ингээд ярьдаг дурсамж идэв шүү дээ. Чи жоохондоо нэр ийм ховц өмсчөөд ингэж бүжгэлдэг байсан гэдэг нэг минэттэй тэм дурсамж байна. Жоохны Кай хийжсэн. Тэгжсэн ингэжсэн гэдэг үү? Тийм яг ингээд одоо хүртэл ярьж инээлддэг байхгүй. Би бол тэр үнэхээр санахгүй. Одоо хүртэл сүүл тийм юм яснаа санахгүй л энэ чи өөх тахтаа тэгжсэн шүү гэдэг байсан шүү. Яг толгоноос шүү. Байхгүй л байна. Би болохоор ингэжсэн гэсэн. Ээжтэй Монголд ингэж явж хагаад ихтлгүүрийн урд ингээд амар юм өндөр хамартай хүн байсан гинэ. Тэг би ээжээс ингээд цухтааж гүйснэ. Тэр ахыг ингээд тогшсноо эргэж харангуут нь ингэчээ цухтаацсан гэсэн. Нэг их мэдчлээ минэттэй тийм хөөхтэй. Миний толгоонд нэг юм сорив байдаг байхгүй. Ийм амар сорив. Тэг бүр жоохон бахад 2 3-тай л байсан баг. Мэдгүй хатангуйж алхдаг тийм үедээ л байсан юм шиг байна. Тэгээ манай билүү ээж ч л мэдхгүй нэг найзтай үгээ болцсон. Тэгээ нөгөө найз нь сохтуу. Тэгээ дагуулж явж байгаа чулуун дээр унгаагаад. Тэгээ би толгоогоо ингээ хаглаад үйлээд тэгээ яж байгаа цагдаад баригдсан ч наваа ингэж хэлсэн гэсэн тэр ахыг энэ ах наваа машин руу шийдсэн гэд тэгж хэлжсэн гэдэг. Тэгж инээлдээд идсэн үү? Сони юм дээр инээлж байгаа сте тий. Гой гэр бүл байгаа сте. Хүүхдэн толгоогоо хагаж чадах чинь нэг хүүхд нь очиод машин руу шийдсэн гэдэг. Тэгж яадаг. Тосомж байгаа. Та эмээ үүдэрээ байхдаа аав ээжигээ хэрэг сандаг байсан бэ? Нэг сандгүй байсан бэ.
эмээ өдөр гоё байсан болохоор. Тийм. Ер нь тэгж санаж мандгүй байсан. Хүүхд тахт бол. Одоо ээж нь 7 хоног явчаад нэг ирдэг гэсэн мэсэн гэсэн шүү дээ. Тэгэд эрэхтэй тантай цагийг яаж өнгөрүүлдэг гэсэн бэ? Эрэхтэй гоё юм авчиж өгдөг байсан. Амар гоё юм авчдаг. Гоё чихэр бичээ юм авчдаг байсан. Тэр нь гоё яддаг байсан. Тэгээл хэр удаан байчаад буцаад яваа. Нэг 2 хончод тэгэл буцаал авчдаг гэсэн. Сайн уу? Тэрэндээ баг нэг ч хондохгүй явж мөвчсэн түүх байдаг ч юм мэдгүй юм шүү дээ. Энэ бол байнгын л гадагш явдаг гэсэн. Хүүхд тахын. Тэгээ нөгөө жоохон хүүхдүүд чинь ээж нэрээд аав нэрээд ч юм уу явахаар ингээ айгу дагаж магаад байдаг шүү дээ. Та тэгдэг байсан уу? Нэг ч удаа дагаж байгаагүй. Сайн бод. Тийм ээ. Би сүү гайхаад байдаг шүү дээ. Яагаад тэгдэг байсан юм бэ? Одоо ч гэсэн ойлгохгүй юу? Ойлгохгүй. Миний тараамаа гэж магадгүй тэр надад үлдсэн. Та одоо ээжтэй тэрэнд нь одоо гомддаг юм байдгүй. Үгүй байхгүй. Нэг гомддог байж байгаа тэрийг гэхдээ бит хоёр тайлсан л та тэрийг бол. Окей. Нэг ээж нь хэд хүртэл нь яг тэгэж авсан бэ? Таныг. Би сүүлд санаж байгаа л ер нь нэг ахлахангийн манга хүртэл юм болоо. Төгсөн юм болоо мэд. Ер нь бол манай ээж гадаадд л аягүй хэдэг гэсэн. Тэгээ бол тэгээ нэг хүүхд тахтууд болсон. Жохон багт. Хидтэй байсан. Нэг дөрөвдүгээр ангуу 2 3 дугаар ангуу тэр хавцалсан. Яас би бол математик хичээл аягүй хийдэг байсан. Манай математикийн багш аа хатуу багш байсан. Хаан сурчсан юм да. Хосоо мартын нэрмж 52 доод онцгой. Гадаад дэлгүүн зүйсэн математик биш математик гадаад дэлгүүн зүйс хосоо мартын нэрмж 52 доод онцгой. Манай 52 аим шүү. Тэгж судагсан. Тэгээд яг хаа дөрөвдүгээр ангид л байсан баг манай аав бодлого. 4 5 ямарсан математик хичээл үздэг байсан. Тэгээ өглөө математик хичээл болж байсан. Надад хэлжсэн байхгүй. Авч хөдөлчлээ гэдэг. Багш нь. Тэгээ багш орж бэлгүүнээ гараад тэгээд дуудчихсан аа. Тэгээд манай аавын одоо ихч юм уу дүүх юм гэдэг нэг ихч. Намайг дагаал явчихсан. Аав чи комд очсон. Ком яа одоо бодох комд очсон л та. Тэгээд сэхэнд очсон. Тэгээд очиод гадаа ингээл найз бүх хүмүүс зүгүүлсэн. Тэгээд намайг хараад бид ч юу болоод ойлгохгүй шүү дээ. Юу болоод нэг. Тэгээд намайг дагуулад тэр нэг аяг аав дээр очил. Тэгээд гаднаас нь барилж. Би гаднаас нь бариад тэг яах юм мэдгүй юм чи. Жоох хөвт. Ямар ч юм мэдсэн ч байхгүй. Тэгэл гуртаа хичээл дээр очсон л гэдэг бодлоос надад бол ягаад гэвэл би утгагүй шалгалттай. Математик шатуун болох наваг зэмлэх болов гэдэг юм айцтай. Тэгээ би бүр ихчдэг хэлчихсэн. Би одоо математикийн хичээлтэй юм чи явж болох уу те. Би одоо эндээс явж болох уу хэлчихсэн. Одоо тэнэгсэн байхгүй. Мэдсэмжүү юм, хөлдөөх юм. Тийм байсан. Одоо та сая аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжаас ганцхан нөгөө нэг найзуудаар анги ирдэг тэгээ 50 хавддаг гэсэн. Өөр аавтайгаа өнгөрүүлжсэн. Ер нь аав нь ирэх үед тантай яаж уулздаг гэсэн хоёр хамт юу идэг гэсэн бэ? Амар гэж гэдгэлээс нэг. Болиохл гэж гэдэг байсан. Тийм. Дэлэг гэж гэдэн тэгэл өвөө бас манай өвөө бас гэж гэдсэн. Манай өвөө бас Монголын баг хамгийн анхны хөлөн мөгийн ямар ясан мастер хүн байдаг шүү дээ. Миний мэдхийн дамбаа өвөө гэдэг. Тэгээ дамбаа өвөнд очдог. Тэгээ ер нь өвөөгийн дөө аав дээр нэг очих дүүхтах чондоогоос гэж доголоо очих ихэд очихнаа гэж ихтэй зүгээр байлахгүй ингээд энэ зовоон маавна гэдэг юм. Тийм байсан. Тэгээ нэг тийм бууц хийж өгдөг байсан. Ийм будаатай бууц. Будаатай нэг юм бууц. Будаатай пиршгил гэж сонсчихсан. Будаатай нэг юм ногоотой. Тэгээд нэг юм бууц. Тэр амар иддэг. Тэр амар гоё амттай байсан. Тийм. Юу та аав нь одоо яг өөд болцсон гэдгийг тохойд нэг юм ойлгохгүй байгаа шүү дээ. Комд орсон байгааг. Хэрэн хитдээдээ яг ингээд одоо аав байхгүй юм байна шүү. Намайг гिचгдэх хүн байхгүй юм байна шүү. Гэт хизээ нэг тэгж. Нэг 24 давтаад л ойлгочихсон тийм. Тийм үү. Тэгээд ихтэн яг аав хүн ямар хэрэгтэй вэ гэдэг. Ийм хэцүү үед. Тэгж л ойлгочихсон. Нэг юм онолтонд орсон хэцүү тэгээд нэг юм дутуу мэдсэмж авчихсан гэх юм уу. Нэг юм ярилцах байхгүй байгаа юм шиг тийм мэдсэмж авчихсан. Тэгэхээр үед л яг санджсэн гэх юм уу. За хоёлаа маш гонхтой. Аавынхын сэдв рүү орохоос өмнө юу вэ? Шүү жоох нь буцаад уу. Тийм 10 жил. За ер нь та 10 жилдээ бага ангидаа дунд ангидаа ямар хичээлд хамгийн дуртай? Би математик дуртай шүү. Математик дуртай, биеийн тамир дуртай. Гадаад хэлний хичээл дуртай, физик хичээл дуртай. Тийм эс. Ангидаа ямар хөвгт байсан бэ? Ямар ч сурдлага бол сайн байсан.
B+ байсан ямар ч. Хаяа нэг A, нэг B. Ийм ахалгаан гортолтой тэгтээ чинь бага ангийн хичээл үзэж байгаа. Манай өвөө наваг аяг давталдаг байсан л та. Хичээл Монголны хичээл. Нөгөө нэг ингэж өөлөөд ингээл уншдаг штэ. Яг тэгдэг гэсэн. Тэгэл 6-аас асах нь 3 хийдий 2 гэсэн дахиад бод гэ. Тий. Өгүүлбэртэй бодлого ингэж өөлж уншдаг гэж уншаал тэгэл айгуу сайн зурчс тэгээд тэндээс одоос баярлж явдаж би математик дуртай босондоо. Ч бас айгуу чухал. Та одоо сургуульд орохын өмнө нэг юм классик мөрөөдөл гэсэн чинь цагдаа болох гэдэг. Тэгээд сургуульд орчоод за математик, за физик гэж юм байд юм байна. Гиснийхаа ардаас таны одоо би ирээдүйд зүйл ийм хүн болох юм байна гэдэг бодол цааж өөрчлөгдсөн бэ? Би их бүжиглж эхлээд өөрчлөгдсөн шүү дээ. Яг бүжиглэл тэгэл тэснийхаа дэлхийн number 1 болно гэдэг юм бол. Хүүхд тахт нэг Монголны багш. Би Монголын дайнд дууг байхгүй. Монгол уран зохиолын жоохон дуугүй юм. Тийм хөвгтөөсөн. Тэгээд манай тийм Монголны багш надад нэг юм самбартай нэг юм тайлбарлаж өгч нэг үзчихэл байгаагүй. Тэр нь болонгоо тийм 3-4 шиг тавигдаад ингээд ийм гаднах том нь бол шивлээ. Тэг гаднах том нь бол чиний мөрөөдөл. Тийм мөрөөдлийн хэлэнд бол зорилготой байх тул зорилготой байгаад нэг юм 3 юм систем юм үзүүлээд тэг би тэрийг ягаад ч юм тохоо үед айгүй юм нэг юм яг тохоо үед бүжгэлдэг байж тааж манад. Тэгээ тэрийг хааж чагаад ингээд тийм заднээс тийм дөөртөө том зорилготой байх юм бол ингэм юм. Тэнгинд бол би одоо бэлтгэлээ ингэж хийх нэ ба гэл тэгээд том мөрөлтөй байх талаарх нэг юм мэдлэг өгдөө штэ. Тэрийг бол яг тийм монгол хэлнийхаа дагуу багш. Дагуу жишээ зүгээр юм хичээлдээ дагуу багш бас ингэж жоохон юм тийм тэгээд тэгж ойлгож ирсэн тэр багшаас. Тэр бол миний амьдралаас уучсан амар том хичээлүүдийн нэг байсан юм болоо 10 жилээс хойш гэж боддоо шүү дээ. Одоо ч гэсэн тийм юу алддаггүй юм уу? Схем алддаггүй. Том мөрөлтөй, том мөрөлтлийн хөндлөө явах юм бол наадлын юмнууд жижиг харагдаж эхэлнэ гэдэг тийм юутай юм уу? Схемтэй амьддаг энэ туцсан юм. Бонки схемтэй. 10 жилдээ та ямар хүүхэд байсан бэ? Одоо зарим нь хамгийн сахилахгүй ангийнхаа хүүхдээ ингээ юм уу булаадаг, эсвэл бүр яг ингээ хичээлээ идэг. Тэг хэрэг найцтай байсан бэ? 10 жилийн бүүлид хэр өртдөг байсан бэ? Эсвэл магадгүй бүүлиддэг байсан нь ч юм уу? Эсвэл хамгаалдаг байсан ч юм уу? 10 жилдээ ер нь бол нэг дундаж хүүхдүүд байдаг штэ. Зүгээр нэг юм хичээлээ сайн яадаг, найзуудтай ба гэдэг юм. Тиймэрхүү хүүхдээсэн. Тэгээ нэг ахлах ангидаа орж ирээд анги солигдоод тэгээ ер нь жоохон би нэг хүүхд тахтай нэг юм цагаан царайтай тонхгай юм шүүгэр толгойтой. Тэгээ тэнэг юм шиг нөгөө тохойч нөгөө болмолд ингээ дуу муу ингээл өсдөг ингээд нэг тэг мэ ингээл ийм гурвалжин болгодог гэсэн чинь. Тэгээ гурвалжин болгон лагтч гэлждэг бозонаг ингээл тэгээ явж байгаад битггүй хинжлээд маа нэг ангийн хүүхд наваа нэг өндөгшөг толгойтой гэдэг. Тэгээ хэлцдэнэш маахан өндөг гэж очилдог болоод. Тэгээ ер нь тэргээр аяг бөлөдөлдөг байсан. Тэгээ бүхэлд манай анги ингээд нэг үлгүүлийн ингээд дууд штэ. Тэнд дууд штэ. Тэрийг бүр анги даяар надад зорж дуулчихсан штэ. Тэгээ би тэнд бүр ингээд гэдэг юм эзэн жавчихсан. Тэгээ нэг сэтгүүр ангийнхаа. Тэгээ би яг тэр үед л айгу тэгж жоохон мохоо мэдэн жавчихсан юм аа. Бүлэдүүлч юм мэдэн. Тэгээ ер нь тэгэл тиймэрхүү байсан. Хичээл бол айгу сайн хийдэг хүүхдээс бэ. Хичээлдээ дуртай. Математик баг сонгон Монгол оронгоо алтж малта. Тэгээд нэг бүжгэлж эхлээл хичээлөө бүжгээ жоохон хөөж ингэж явсаар баг хичээлээсээ жоохон хоцрогдож эхэлсэн л дээ. Тэгж бүлэдүүлэх танд ямар байсан бэ? Муухай байсан. Маш муухай. Та тэрийг яаж одоо даван тулсан? Одоо ингээл маргааш анги руу очингоо дахиад дууландаа ч юм уу нэг юм айдас байгаад байгаа шүү дээ. Anxiety. Тэр мэрийг одоо яаж давдаг гэсэн? Ер нь эрэгтэй хүүхэд мэдгүй бид тэр нэг бол тоод би өөртөө л яг тохоо үед л тэгж дуулж муулаад ингээл дуудаж мотод бол дөргөөцсөн мэдээж. Тэрнийхээ төлөө эсрэг бас нэг жоохон үг гэл яагаад ингээ пава болмол ба. Тэгээ нэг жоохон муудалцуул тэгэл дийлэхгүй тэгэл нэг юм. Тэгэл тэгтээ ямарс өөрийнхөө төлөө өмнөөс бол жоохон дуурчдаг л. Та яавал тэгэл хэцүү бол тэгэл гараал явш нүг улаагаал. Хичээл. Ичээштэй хүн юм чи тэгэл нүг улаа. Тэгээд тухайд бол бүлийлсэн баг. Тэгээд тухайд бүли мэл гэж мэдэхгүй шүү дээ. Яг үндэ тэгэл ангиар нийлээ шоолж гин гэж ойлгохтой. Тэгэл тухайд тэгэл юм байсан. Тэн байна. Үгүй санам биш. Яг ойлгож байна. Ангийнх нь хүүхдүүд танд одоо за ингэ шоолохоос гадна яаж хандвал, яаж харьцуул танд муухай байдаг гэсэн бэ? Одоо чинь ангийн охин нэг манай үед нэг тийм байсан юм аа. Охтууд нь эрэхтэй ингээ цогтөг. Одоо ингээ
Тэг шууд очиод зохион цаашийн зарим нь ингээд зохион юм хэвийн ч юм уу те. Зүгээр агаач гээд ингээд нэг нуруулан зохион хэвийн ч юм уу. Тиймэрхүү ингээд баг охин болгон хийдэг ч юм уу нэг юм хөвшмөл болцсон нэг үйлдэлүүд байдаг шүү дээ. Тэг яг үнэндээ та тэрэнд дурггүй тиймэрхүү юм юу байсан бэ? Нэг хэлж байгаа үг мөг нь ч юм уу үйлдэл үг яаж харьцуул танд муухай байдаг вэ? Мэдгүй би л мэдгүй хөнгөн хүлээж авдаг юм бол өөрөө. Манай яг миний хажууд нь партнер хажууд суудаг нэг хүн байсан байхгүй. Тэр ингээд юм пеналтай. Пеналын доцсон юм үзэг паанда баа шугам ингээд овалцсан юм баг барахаа шиг юм болсон байдаг. Тэр нэг балдаг гэсэн. Би өөрөө тэгээ зүгээр байхгүй л байгаа л тэгээ өдөж бүдэл ингээд алцхнал ингээд тэгж яхаа тэгэл так нүдүүлдэг гэсэн пенал гэдэг үлээ те. Пенал. Тийм биз. Тэгээ тэр нэг тэгж аим хүнд тусаж авдаг гэсэн юм байна. Тухай тэгэл яа игээл ингэдэг гэсэн юм аа. Манай ингээд нэг бүдүүн том биетэй хөвгдөд байсан. Жохон том. Тэгээ нэг ингэж яваад нуур зөгтөн штэ. Тэр нь жохон дөгөөцдөг гэсэн байл. Яа бодчихос. Тэгээ нэг хэрэлт нь ноцолж жагаад ингээд ширээний болон гэж хангаж мөгөөд ингээд миний хаваа гэж хадали байхгүй. Тийм салсавчин жохон юм байхгүй. Нэгсээ тэгжсэн байхгүй. Тэгээ би ингээд тэгээд 10 жилдээ болон мөргснөөс тэгээд яг нэг хүндээ цохоод тэгээ жохон далитсан юм шиг болсон байхгүй. Тэгээ би ингээд надад бидэгдээд тэгээд тохооч айж байгаа гэхтээ хэлэх юм бол алуулна ингээл загнууланда яанда гэж одоо тэгээ би яг тэр яг өөр санддаг байхгүй. Ингэж гараа ингэж жагаад энэ талаас нь ингээд цохоод тэгээ ингээд хавтаж удаад нэг тийм болчихсон. Тэгэл тэр чигээр пак гэдгийг л ямар ч имлэг үзүүлж мөн аваад байгаа. Тийм байна. Бас сонио. Тэгвэл багш нарын зүгээс таныг одоо яаж зэмлүүл, яавал танд муухай байдаг байсан? Тэнгүүд яаж урамшуулвал танд гоё байдаг гэсэн, яаж харьцуул танд гоё байдаг гэсэн? Багш нарын зүгээс би бол самбар дээр гарч юм бодох айгуу тийм бичимхий. Тэрнээс л яддаг. Самбарт асуугдах те олон хүүхдийн дээр асуугдах үе гэдгээс л айгуу хайдаг. Юм байдаг. Тийм байсан. Юм байна. Жонд төгшөөх юм уу? Тийм багш нар тэгээд гоё нэг юм би математиктаа дуртайсан гэжтэй. Математикийн бодлогуудтай ингээд бодоод бодлогоо зөв биелүүлээд, талбараа биелүүлээд багштай үзлээ шалгуулад зөв байна гэдэг үг сонсоход маш гоё гэдэгс надад байна. Хийсэн юм өнлүүлэх гэсэн үг юм те. Тэрч бодож чадахгүй байгаа шүү дээ. Бүтэн 2-3 цаг маг суугаад ингэж жаад. Тэгээд дуусгаад тэгээд ингээ үзүүлэнгүүт багш ингээд босон мэн сайн байна ба гэдэг. Яг тэр л аим гоё мэдсэн ч гэдэгсэн юм уу? Энэс урамшдаг. Эндээ дуртай. Нэг юм гэж чадахгүйсэн ингэж хаалт тасч байгаа. Тийм ээ. За. Баялаа. Одоо л ингэ дунд анги ахлах анги. За өсвөр нас руу оръё. Та өсвөр нас таны хувьд ямар байсан бэ? Хэцүү байсан уу? Өсвөр насны өөрчлөлт. Тэг өсвөр насн дээр охтууд бол өөртөө ихтгэлгүй болох ч юм уу те. Арьсан дээр нь юм гарч эхлэнгүүт ингээл одоо ангийнхан нөхдүүд батхтай гэж хэлэх нь бүр эвгүй байдаг ч юм уу. Танд ер нь өсвөр нас сэтгэл зүй, бие мах бодод өөртөө ихтгэлтэй байдал, итгэлгүй байдал яаж нөлөөлжсэн бэ? Өсвөр насн дээр мэдгүй би эсрэг хүсдэг ба шүү дээ. Эмхтэй хүнтэй. Энэ бол хасч чаддаг. Тийм тайпны хүн байсан гэх юм. Эмхтэй хүнтэй яаж яцхаа мэддэггүй. Яг зүг байгаа мэддэггүй. Тэгж мэддэг байсан. Би одоо жишээ нь би тэрийг сонирхсан мартдаг байхгүй бас. Яг ингээд самбар дээр би ингээд манай ангийн нэг охиноо крашлцсан юм байл та би мэдээгүй. Тэгээ би самбар дээр юм асч байж чи манай ангийнхан байгаа ш. Тэгээд наваа тэрж аваад тэг чи би яг тэр яг юм яг тэнэг хүн шиг ингээд тэр охин ингээд тохоогоор ингээд түлхээ цаашаа байгаад тэгчихсэн. Тэр тухай үед мэддэггүй. Мэгтөнтэй яаж чадсан мэддэггүй. Яаж хүлээж авах мэддэггүй. Тэгэл жоох эвгүй үйлдэл хийжсэн. Тэгээд тэр их үзэж үлээ уучлаа манай ангийнхан. Тийм нэг үйлдэл гаргачлаасан. Тэгээд яг ахлах ангита яг бүжүүлж эхлэсэн чинь өсвөр нас шүү дээ. Ямар нэгэн байдлаар өөр ингэсэн хоо 17-тай байсан гэсэн шүү дээ. 10 дугаар анги 11 дугаар анги төгсдгөөс. 10 дугаар ангиас яг нэг салааныхаа байдал бүжгэлдэг. Нэг юм завсгалгаанаар бүжгэлдэг. Тэгэл юм анги болгоны нэг юм зүтгэлсэн хичээлүүдийн салаа байгаа шүү дээ. Тэний байдал нэг бүжгэлж идэг тийм байж тухайч тийм болтойс аахгүй. Тэг тэгж бүжгэлдэг байсан. Тэг бүжгээр дамжуулж айгу олон найз нөхдөд болсон бас ангийнхнаас гадна. Тэгээ бас гоё ах нартай болсон. Тэгээ тэрүүгээрээ бас яг өсвөр насаа нэг айтайхан давцсан болов гэж бодож би айгу азтай. Гоё яг дуртай юм болоод тэрэндээ турштай хагаад гоё том зорилготой байл. Тэгэл айгу давцсан гэж бодсон шүү дээ. Тэр нь 10 жилдээ яг
юунд айгүй юм өөртөө ихтгэлгүй байдаг байсан бэ? Одоо чинь өмнөх дугаарууд дээр ангийнхан нэг хүүхэд сакс илүү тоглож чаддаг гэдэг дээр ч юм уу. Тэгэд би жоохон сакс дутуу тоглодог доо гэж өөртөө ихтгэлгүй байх гэж ярьж ирсэн. Эсвэл аль нэг хичээл дээрээ одоо арай муу гэдгээс болж өөртөө ихтгэлгүй байх ч юм уу. Тим юм юу байсан бэ? Тэгээ эсрэгээр нь та яг 10 жилдээ өөрийнхөө юугаар хамгийн их бахархдаг байсан бэ? Би ч мундаг юм шүү гэд. Тэг бүжиг штэ миний. Би эхэндээ яагаад бас миний бүжиглж гисэн шалтгаан бас тэр ангийнхандаас холбоотой байхгүй. Бидэд нэг юм шинэ жилчлөө нэг юм ямар нэгэн байдлаар баяр болчихсон байхгүй. Тэгээ бидэд ангиараа цуглаад тэг нэг тойрог болоо хүмүүс бүжгэлдэн штэ. Тэг ингээ бүжиглж яхад манай ангийн өтнийг ажил удлааны мэдмэлч тухай бүжиг юу ч мэдэх хүүхдүүд байна ш. Тэгэл замын хөө хөвсөлтэй нэг юм бүгд тахта бүжгэлдэг байсан юм уу юм байна гэдэг юм. Бас нөлөөсөн байж магадгүй. Би өөрөө ямар ч тийм бүжиг мэдэхгүй. Тэг өөрөө гарч наа ингээ манай анги сомлоо бүжгэлүүлээд тэгж яхад би үнэхээр бүр юм эвсэлгүүгийн дэлхий аваад ингээд бүр ингээд хүн одоо би яг ямар хөдөлгөөн хийжснээс баг хөдөлгөөн санаж байна. Тэгээ наа ингээд анги охтууд ингийн залуучдын хөвгүүд ингээд шоолж молол. Тэр үед л би бүр амар мундаг бүжгэлдэг болно гэж бодоод. Тэгэл яг бүжгээ болол тэргээрээ мундаг бүжгэлдэг болол яг 10 дугаар анги төгсөхдөө 11 дугаар анги төгсөхдөө яг ин ангийнхаа урд гарч тийм ангиа төлөөлж ингэ шааж ирдэг юм бүжгэлдэг тийм ангийн хөвгтэйсэн гэх юм уу. Тэгэл урлагийн өөрчлөлтөд би гэлтэй тэргээрээ ингэ лаа гэж ингээл гэсэн юм уу. Бүжгээс чи эхлээл ингээл оюутны нас мас гэл явж байгаа шүү. Та тэгээд тухайн үед яг бүжгэлнэ гэдгээс гадна ямар нэгэн байдлаар өөр ийм мэрэгчлэлтэй олон тийм сургуульд орно гэж тийм бодож ирсэн үү? Тий. Би төлөвлөж нэг манай ээжийн багдуу хамгийн багдуу программист мэрэгчлээ тийм мундаг ах байдаг хгүй. Тэгээ би тэр ах шиг тийм хүн болъё доо гэж бас хүүхдтэд боддог байсан юм байна. Тэгээ программистаас үн тийм гоё тоглоом зохион бүтээдэг хүн болно тийм компьютерийн тоглоом зохион бүтээдэг юм болно доо гэж боддог байсан. Тэгээд тэр чиглэлээр яг би бас жоохон яг хэлж нэг 10 дахь ангид бүжгэлж эхэлчихсэн гэдэг. Тэс ингээд яаш өөх үед дээр ингээд бүжгэлж эхлэе хичээлж байгаа хэцүүдээр нөгөө нэг математик гэдгээс өгч ингээд бага тэндээ жоохон сими дими хүчээр дими авч магадгүй тийм болж болоод тэгээ яашин шалгалтан дээр жоохон муу үнэлгээ авчихсан гэх юм уу. Тэгээ хүсчихсэн тэр манай ахын тэр гитэмс гэж суулгаад штэ. Тийш орж чадаагүй. Тэгээд хүрээ гэдэг тийм ховын сургуульд орж исэн гэх юм уу. Тэгээ тэр үедээ программистаар уу? Тийм программист. Тэгээд олон сонголт лээсэлтэй мультимедиа программист гэх юм сонголтууд байсан. Тэгээд одоо бодох юм мультимедиагийн сонгоод явжсэн бол одоо хийж байгаа юмтай жоохон дөхөн мөхөмтэй юм ижлэн байх болоо гэж бодож жоохон боддог л та. Тэгээд программистаа би жил 2 жил сараад дунд нь завсуулж гадагшаа яваад Оросд очиж нэг 2-3 сар амьдаж байна. Тэгээд яг надад оюутан болох юм олон шанс байсан л та. Ээж Оросоо явчихад тийм нэг MBD гэдэг нэг цагдаагийн сургууль байдаг байхгүй. Тамидканы тийм сургууль. Тийм юмд оролцъё гэж санал тавьжсэн. Тэгээ би тухайн үед үгүйгээд орж байгаагүй. Тэгээ программистаа сурна гэдэг нэг юм сонин шийдвэртэй тэдгээд тэгээд яг үндэ сурсан ч юм байхгүй. Айгу олон жил ингэж төлбөрт сургууль төлж олон удаа сурах гэж хичээгээ тэгээ чадаагүй. Тэгээд юу нэ боли юу бүжгээ хийгдэг сонголтод л үзчихсэн гэх юм уу. Оюутан болоод. Тийм байна. За хоёул одоо бүжиг рүү орохоос өмнө би дахиад нөгөө өмнөх рүү нэг асуулт асуумаар байна. Ингэж хэлэх нь зөв эмээ өвөө нь баг таныг хүмүүжүүлсэн гэж. Энэ бол тийм. За тэгвэл эмээ өвөөгийнхөө хүмүүжлээс хамгийн баярладаг зүйл нь юу вэ? Тэгээ одоо юу гэдэг та одоо ингээ өөрөө аав болсон байгаа шүү дээ. Тэгээ эмээ өвөөгийнхөө хүмүүжлээс за би хүүхдээ бас ингэж хүмүүжлэх юм шүү. Гэдэг тийм үү? Тийм ингэж хамгийн их баярладаг зүйлээс нь ингэж хүмүүжүүлвэл ямар гоё вэ гэдэг зүйл. Бүтэн сайн өдөр болгоо урамшуул хэлж боддог би хүүхдээ. Эмээ өвөгийн хүмүүжлээс их юм бол. Яг нэг тогтсон нэг өдөртөө урамшуулдаг. Тэр ингээд яг тэр одоо бодохоор айгу зүв байсан байгаа байхгүй наа гэдгээс нь бүтэнсээ өдрийг хүлээдэг. Бүтэнсээ өдөр болон болтол төвчтэй юм төлөөцтэй юм дисциплинтэй болцсон байгаа байхгүй. Тэгээд тэр нэг урамшууллаа авдаг. Тэр урамшууллаа өснөөр ашигладаг, цуглуулах үедээ цуглуулдаг нэг тийм байсан байгаа байхгүй. Эмээ өвгийн хүмүүжлээс юм бол тэр байд. Тэрийг ашиглая гэж боддог юм бэ. За одоо бүжиглэхээс өмнөх Кай, бүжиглсний дараах Кай юугаар ялгаатай вэ? Бүжиглэхээс өмнөх Кай. Бүжиглэхээс өмнөх бэлгүүн. Бүжиглсэн Кай. Хоёроо. Мэдх би бол жоохон тэгж боддог байгаа. Яг бэлгүүн гэж хүн байгаа шүү дээ. Бэлгүүн гэдэг үнийг ингэж байхгүй болгоод
Кай гэдэг юм үжиглдэг хүн гаргаад ирсэн юм санагдаж надад одоо бодоход. Ер нь бол тийм. Яг миний бэлгүүн гэдэг хүн бол нэг юм. Яг тэр их үедээ нэг ахлахын гэдэг байхгүй болсон юм уу? Тэрнээс ш Кайл байсан. Хүмүүс нэг Кай гэдгийг мэддэг. Тэгээ зарим хүмүүс ч баг миний жихний нэг одоо ч мэддэг шүү дээ. Ер нь их хүмүүс. Тэгэл яг тэр характер, тэр харизмаг хөгжүүлсэн гэх юм уу? Яг өөр шинэ хүн бүтээгээд. Тийм. Тэргээрээ ч маш тийм хүм бас нэг хүмүүжил гэж ярьсан төрөмж. Яг тийм бүжгээр хүмүүцэх юм уу? Тэр хүмүүжлийг одоо энэ байгаа хүнийхээ хүмүүжлийг бий болгосон, олж авсан гэх юм уу? Тийм. Яг юг бий болгосон бэ тахгүй гэд барьж аваад ямар нэг зан чанар. Одоо түрүүн биелсэн нэг тууштай зан чанар папа гэдэг ба штэ. Тэрийг яг одоо жишээ нь том хөвдөлт байгаад анхыг үжилж эхлээл жоохон бүжгэлж байгаа л ер нь дуртай болол за энэгээр би яг дэлхий болно гэдэг юм өөртөө сүүлийн зорилго тавиал том зорилго тавиал тэрний хөдлөө хичээгээл тэгэл юм суугаал ингээл өөртөө хөнгөрөөл тэгэл ингээл яваадсан гэх юм уу. Тэгээд тэргээрээ жоохон юмд жоохон тууштай байх зан чанарыг өөртөө бий болгоод тэгээд тэрийг бас амьдрал дээр ч гэсэн юм болгонд хэрэгжүүлэхийг хичээдэг. Хичээсээр л байгаа. Хэрэгжүүлсээр л байгаа л та. Кай гэдэг нэр ах яаж үүсчихсэн юм? Нэг яг санаа шүү дээ. Би нөгөө нэг юм төлсөн тоглох дуртай гэдэг. Бид нөгөө нэг хичээл тасанд аяг тоглолдог. Дота мата тоглож тоглолдог. PC тоглолдог. Тэгээ манай тэр сургуулийн ажил нэг PC ажилладаг ах. Чиний тийм World of Warcraft ийм LAN сервер бүтээсэн. Тэр чинь очиж тоглолдог. Тийш очиж тоглохын тулд баг ингээд бүтэнсээ цуглуулдаг мөнгөс шүү дээ. Тэрийг цуглуулж хагаад хэн нэгэн атман дээрэнд үлэх хүн шиг айтайхаа очоод тоглохыг хичээдэг. Тэгээд тэрийг тоглож жоох үедээ ингээд тийм хүмүүстэй хоорондоо тоглохтой. Эхлээд би никнейм гэж өгдөө шүү дээ. Тоглох нэр өгдөг. Тэрэн дээр one гэж өгөөд, Neo гэж өгөөд Matrix-ийн Neo шүү дээ. Тийм нэр өгч мөгөө. Тэгээ яжаа нэг юм анимчлэг үзчихсэн чинь Kai гэдэг нэг юм амар кул хүн байсан байхгүй. Амар кул нэг юм дөрөв. Тэгээд тэрийг гал Kai гэж өөртөө нэр өгөөл. Тэгэл Kai гэж явсаар гал тэрэн дээр Zin гэдэг юм залгаал Kai Zin гэж болоод тэгэл Zinyo болгоод Kai Zinyo гэдэг юм уу характер үүсгэсэн юм. Тэгээд бас явандаа судалж ирсэн юм Япон юм калчертэй найзууд болж шүү дээ. Kai Zin гэдэг чинь юм гоё утгатай үг гэдэг. Тэрнээс чинь ягаад ч мэдгүй яг миний юм амьдралын маягтай нэг юмтэй адилхан болсон байх. Тэр юу гэхээр өдөрт юмд ингээ бага сайжрах гэсэн утгатай. Тэгээд тэр нэрийг бас өөртөө суулгаад юм ингээ бага сайжраад явна гэдэг тийм өөртөө юм бэлэгдэлтэйгээр ч мэдгүй. Тэрийг бас нэрнийхээ утга учир нь байхыг хичээсэн гэх юм. Бага юм сайжруулад яа гэдэг. Яг Kai Zin гэдэг нь бол зүгээр юм бүтээмэл зохиомл нэр, никнейм, unique юм ганц нэр. Kai Zin Neo. Гадаа хүүтрээд дээрэс нь төгжрөл бүрэл нэмэгдэж байна. Тэгээд шинэ жил цагаан сар гэд бас баярын өдрөд ойрцсон байна. Тэгвэл яг ийм үед Fresh Pack-аас хүссэн бүхнээ хэдхэн хормын дотор цуглуулаарай. Та сая атман байрны ат бишээ атман дээр өндүүлэхгүй тийм атманы тийм юм байсан уу те танд? Байлгүй яг хөө манай үеийнхэн донд ч нь битүү штэ. Манай үеийнхэн донд ийм хоёр тайпны юмс байхгүй. Манай надаас жоохон дэш юм шахнаас ч юм уу те. Хоёр ах юм бол атман буюу баригчд бидний дүү бариулагчд байгаа байхгүй. Ер нь бол тэгж дээрэмдүүлж тохиолдол аюух гардаг гэсэн. Тэр чинь бол жинхэнэ утгаараа юм сошиал бүли яваад байгаа. Годомжин тараал нөгөө байхгүй. Гарч исэн тоогоос чинь шанаатай шүү. Окей гэл. Тэгэл нэг зарим гүрээжсэн хүмүүс нь баригдана. Манай найзууд тэгэл гаражнаар зохиолн додуулна гэл ийм хүй байж та. Тэгэл тэрийг хинт ч хэлэхгүй, цагдаад ч хэлэхгүй, аавчдаа ч хэлэхгүй. Яг тэр гоороо struggle хийгээл даваал тэгэл тэрийг хин нэгэнд хэлэх юм бол нэг юм snitch асчаагүй гай болдог гэсэн. Тэгэл тэгхүнд бол тэгэл язаагаал. Одоо жишээ нь ягаад ийм муухай юмыг ховлох нь балиар ховлагч гэдэг нэг ийм муухай нэр зүтг байсан бол мэдгүй надаа хинч тэгж ингэдэг шүү тэгдэг шүү шинч хэлж байгаагүй байсан юм болоо магадгүй тэр үе хүмүүс ч юм уу те аав ээжнээс ч юм уу хөхтэй энийг ин чамд дээшлэхэд бол надад хэлээрэй гэдэг юм эсвэл наваг өмөөс хамгаалах юм байдгүй байсан ч юм болоо би бас тэрнтэй холбоотой байсан тийм шүү дээ зарим ах махтайгаа дуудчихдаг гэсэн шүү дээ та өөр ах нь хоёр дүүтэй өмөөс хамгаалах юм байдгүй байсан юм байна бид нэг тим шүү яг миний хов хүн хин нэг намайг өмөөс хамгаална шүү дээ тэгэхээр би ингээд тийм сонир болчихсон шүү дээ ингээд тийм энэ ч ингээд ийм сонир ингээд ингэж зүг гээл тэгэл ингээд үйлчих гал юм бол
мэдсэн. Ингэж байгаа чинь нөгөө жижигхэн каяга дотор ч юм байна. Жижигхэн бэлгүн. Тийм. Бэлгүнээ гэж магадгүй те. Тийм. Ингээд одоо тиймэрхүү мөнгө зөнгө дээрэмдүүлэх, цохиулах, шанаадуулах юм хэр ойрхон болдог гэсэн бэ? 7 хоногт дунджаар 1-2-3 удаа юм аа. Хүүхд тахтал. Тэгэл суулаасаа гарч чаддаг гэсэн чинь гараал за нөгөө хинтэйгээ таах үедээ гэдэг юм айцтай. Тэгээ хараал байхгүй бол гяс гараал явна. Эсвэл зарим тохиолдолд хичээл таадаг юм мэдж байгаа шүү дээ. Манайд ч юм бэрэгчд. Тэгээ тэрийг мэддэг болохоор багш зарим тохиолдолд багштай худлаа хэлээд хичээлээсээ өмнөх анги цагаас өмнө гяс гараа явдаг ч юм уу. Эсвэл бүр байж байгаа 2-3 цагийн дараа гистэй байдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдолд байнга. Наа чи тэгтээ бүр жихнээсээ травма гэж болохоор юм биш үү те? Тийм. Тийм байсан. Би бол яг тийм мэдрэмжийг бол авч ирсэн хүүхд тахта. Амжилт тахта. Хэрвээ та одоо жижигхэн бэлгүүнийг одоо тэгж байгааг харуул та өөрөө очиж өмөрөх байсан уу тэр бэлгүүнийг эсвэл өмөрөх штэ. Би одоо хин нэг дээрлэж харж чаддаг штэ. Муха. Маш муха мэд. Тэгэхээр ингэ чимээгүй дээрлэх хүснээс сурж авсан зүйл гэж байгаа юу? Бага. Юу ах вэ? Мэдхгүй. Ямарч юм. Одоо байгаа ч юу гэмдэ юм гүргий болд юм болов уу? Мэдхгүй. Одоо юу юмс чинь мэдгүй. Ямар хасаар тийм ингээд ийм айц байгаад идэг гэсэн байгаа байхгүй хүүхд тахт. Одоо тэр нэг юм хүн байгаа штэ. Дээрлэж байгаа. Тэр хин нэгэн дэсний ч цагтаа байдаг юм бол эргээд намайг илүү дээрлэхэндэ гэдэг юм айцтай. Нэг чи яг юм 10 жил яг бүли байсан юм бол миний бодлоо миний хувьд бол энийг яриаг байсан юм те. Тэр асуултанд хариулт юм байл те. Тийм би нэг мартсан байна. Одоо бол мартагдсан тусамж байгаа байхгүй. Тэр тэгээд юм ч үлдсэн юм байхгүй. Тийм л юм байна. Амар юм бидэгтэй. 7 хоногт 2-3 жиг шиг. Тэг хэдэн жил үргэлжлэх үү? Хичээл болгоны тасны дараа тийм айцтайсэн юм уу? Одоо нэг 7-8 дугаар ангийн хүүхд ч юм те нэг юм ш. Одоо нэг 12 дугаартай юм уу? Дөрөвтэй ч юм уу тийм хүүхд. Тэгэл нэг атмаахан хүлээгээл өждөг. Атмааны юм сугны өсөн ч юм хүлээг өждөг. Тэгэл нэг ингээл гарч идэл яасан баа муу баа байхгүй шүү дээ. Одоо тухайн үед мэдээж ингээл амар хүмүүс харагдаж байгаа шүү дээ. Одоо та тэр хүмүүсийг төсөөлөхөөр ямар хүмүүс вэ? Чихнээс тийм амар хүчтэй мундаг гэх гэж цаа яг хүчтэй амар дээрлэх юм хүмүүс нь эсвэл зүгээр л амар юм султаар хүмүүс нь. Яалаа гэдэг чинь одоо харахаар. Одоо л яг нэг юм тэр тухайн үед ингээд дээрлэх чатмаандаг байсан залуу байдаг байхгүй маа дээдлийн ангиах гэх юм уу? Ангиах гэх юм уу? Тэгээ сүүлд надад холбогдсон л тоо. За ингэ хүүхдээ хат ингэж жисэн байна, тэгжсэн байна. Стоочлаа тэгээд нэг юугаач ойлгохгүй мэдхгүй тэнэг хүүхдүүд байсан байна л. Тэгээ тэр бол одоо гоёс айгуу санагдчихсан юм уу? Тэрнээс ингээл нэг хүүхдэд таама паккал болж байгаа шиг явжсэн юм уу? Тэгээ дээрлэгтээс атмаач ирээд том масажин дээр тэр холбогдоод сайн уу би юм байна. Тэнжин уу гэл. Эхлээ пал гэж байгаа пал. Тэгэл ингээд нэгдэг байсан ингээл бүх гэл таашгүй. Шо тэр пал гэдэг нэг жоох хүүхдэд айцсан орж ирж байгаа тий. Амар юм бэ. Наашид чи юу гэдэгтээ дээрэмдүүлдэг байсан уу? Тийм. Дээрэмдүүлж бол үзэж байгаагүй. Яг хав охтуудын дээрлэхэлт бас нэг арай өөр юм байна. Зүгээр нэг юм мөнгө зөнгөн дээр мөнгөө гэж бол үзэж байгаагүй. Зүгээр нэг юм нөгөө ангийн банд хин нэгэнд сайн болоод энэ яхаараа чамд сайн болдیں۔ Яхаараа ч тэрнтэй үерхэд байгаа. Тэгэж би нэг 2 удаа алгадуулж үзчихсэн. Үерхийг байгаа штэ. Нэг юм худлаа ховж ирнээс түүнээс яг юм тогтмол зүгээр л хичээлдээ яваад тараад мөнгөтэй байж болохгүй гэдэг юмнаас болж тэгцтэй дээрлэхүүлж болж үзэж байгаагүй юм. Би хүүхд тахтаа нэг эхлээд 5 авдаг анги хүртэл юу нэг хичээл явах. Тэг чинь бага ангийн хүүхд ч тэгэл хичээлээ па гэл юм 5 алхам зэт байдаг гэсэн бохоггүй тэгэл явдаг гэсэн. Тэгээд нэг юм өсвөр насны дээр манайх нүүгээд эхлээд 200 ажил нүүсэн. Тэгээ 200-аас би 50-ыг мөн шилжиж болох байсан байгаа байхгүй. Тэгээ би шилжээгүй ангийнхантайгаа нэг газар дуусна гэсээр байгаа. Бас нэг тийм балет тууштай сайн байгаа сте яг хичээдээ тэнцээ дуусна. Манай гэр бүл угаасаа тэнцээ бүгд төгссөн. Манай ээж биш ээж болоод ахнаа махад ингэ төгссөн. Ээж одоо дүүнэр манай ах төгссөн. Тийм суулгахгүй. Тэгээ тэрийг дуусгана гэдэг. Тийшээ ингээд автобусаар ингээд явдаг. Зарим тохиолдолд нэг ихтэй нүгүүд алхаж малхдаг. Ихтэй нүгүүд авч алхдаг гэсэн юм байна. Дандаа автобус төгсөн юм. Тэгээ хичээлдээ явдаг. Тэгээ байжгаад бас дахиж нөгөө манай тэрэнд очил өнөсөн байхгүй. Тэрэнд очиод чи одоо л маань сургалц нэлээ хол болчих жоох хөө нэлээ зайтай. Тэгээ би тэрэнд очиноос басын гүрд аваад алхдаг. Надад ихтэй автобусны мөнгө гэж өгдөг гэсэн байхгүй. Юм болоо өвөө ингээд нэг юм 500 ч 600 ч нэг юм тухайд хүүхэд нэг эхлээд нэг
100-аар явдаг, 200-аар тэгээ 300 400 болоо сүултээ мэдгүй бас. Тэгээ нэг юм бишкиний мөнгөтэйг нийлээд нэг өдөртөө нэг 500-аас 600 төгрөгчлөө мэдгүй нэг хойд авч яваад. Тэгээ автобус суудаг. Тэгээ мөнгөө хадгалаад хичээлдээ явна. Тэгээ мөнгөтэй хүн чинь тэгээ айцтай нөгөө атман гадаа үлээж байгаа мөнгөө дэндүүлэхгүй гэж бодно. Тэгээ хаа нөх хаасайг нууж утсан мэдээ. Тэгсэн зарим тохиолдолд бол баригдчихлээсэн тэгэл баригдуулаад нэг шанаа аваад явж мавдаг тийм. Тэгээд тэр мөнгөө хадгалж байгаа зорилго нь болонгууд би юм контакт бичиж юм ба штэ. Контакт бичээнд аймаа тогтоолцсон байхгүй. Тэгээ манай бас яг хичээлдээ өглөө яваад өдөр гэртээ явахдаа яг басын гүрдээ бас цах дээр очдөг. Тэнцүү очих контакт бичээ нэг юм 130 төгрөгчлөө 180 төгрөгчлөө том 100 жижиг нэг юм 100 төгрөгчлөө 120 төгрөгч тийм байдаг. Яг тэрийг авч иддэг юм. Найзтайгаа зүг алгаж очил иддэг тийм байсан. Тэгээ үлдсэн мөнгөөр хаяа бисит. Тэгээ нэг юм мөнгөний менежмент хийдэг шүү дээ. Яаж хадгалах вэ? Яаж нуух вэ? Тийм биш нэрээ. Яаж цуглуулах вэ? Яаж цуглуулж жагаад биситгөө те. Бисиост. Тэдэр нь юм мэдээд тэдэр нь дуртай юм да. Менежмент хийжээстэй. Тийм байна. За цуглуулж жагаад ингүүл мөнгөлгээд. Тэгээ цуглуулж жагаад бисийн өдөржин тоглоод хоолтой унттай тоглол гоё. Тэдэн дүү ихтэй бисийн цаг нь 250 төгрөг. За 10 цаг тоглоно би мөнгө өгдөг ус би 10 цагийн мөнгө баг 10 цагт би тайвшруулыг болж байгаа. Тэгээ тийм шүү дээ 10 цаг маяг тоглож би өглөө очивол 10 цаг гэлээ 7 8 гэж хатаа. Тэр бас гоё. Өстой гоё момент гэх юм уу. Тэгээ нэг бала World of Warcraft гэдэг тоглоомд донтоод. Амьдралынхаа бас маш их цаг хугацаа тэр тоглоом зөөр шүү дээ. Тэр тоглоомд character хөгжүүлдэг. Нэг шинэний хүнийг тийм тултал нь хөгжүүлдэг гэх юм уу. Та ихтэй тэгдэг байх та хичээлээ бас хайдаггүй юм шүү дээ тий. Зарим тохиолдолд лайн таслана. Жохон мохоо. Тэгтэл өөрийнхөө дуртай юм хийж нэг ч боддог. Гоё. Тэндээс айгүйх кайф таашаалаад гэсэн гэх юм уу. Тийм. Би түрүү атманаас дахиад нэг юм асуумаар байна. Тад ингээд манай үеийнхэн чинь ингээ хоёр угаагд нэг нь атманд болдог нэг нь бариулдаг гэсэн шүү дээ. Биш ээ атманддаг нь бариулдаг нь. Ямар нь бариулдаг нь болоод ямар нь атманддаг нь болоод. Мэдгүй тийм яг үе юм шүү. Би ял айгүй азгүй үе гэж боддог шүү дээ. 1992 оныхан 92 91 оныхан кидалт үеийнхэн шүү дээ. Энэ бол бид чи яг юм дунд нь бүх юмний юм яг дунд нь ингээ гатцдаг үе юм. Тэгээд атмаач байгаагүй. Тэгээд нэг юм сонин юм. Би нэг удаа тэгж үдчихсэн байхгүй юу? Доотлын ангийн хүүхдийг найзуудаа нэг дээрлэх гэж үзсэн байхгүй. Чадахгүй мэл. Чадж байгаа гэх юм уу? Тийм. Яаж үзэх гэжсэн юм? Зүгээр л юмдэхгүй очивол мөнгө өнөхөнд мөнгө хүч гэдэг чи өөдөөс зүгээр гэл тэгээд за окей бро гэл my brother James chill гэдэг. Би л чадахгүй мэн гэдэг ойлголт. Зөвөр үеэсэл болоод ингэдэг гэж юм. Эсвэл би болохоор ямар нэг юм 10 байдаг хүн. Тийм. Ямар нэг ах эсвэл өөр нэг ах нь матмаа хүн ч юм уу. Аав нь амар гар юм зөвүүн артаа хүмүүс, фракс мракцтай хүмүүс. Тийм ээ, артаа хүмүүс аяг матмаа байдаг юм байна. Тийм. Араа дууддаг тийм. Тэгээ одоо бодвол яг танаа ангийнхныг бүгдийн, танаа сургуулийнхныг бүгдийн ч юм уу дээрлэхдэггүйсэн билгүй. Яг нэг хідэн хүүхд танилаад. Тийм. Яг юм ах махтай зөвүүн гаруудыг ингээ тоохгүй орхидог. Тийм. Ялгарлан гадуурхдаг. Тийм. Ялгарлаж хацдаг. Ялгарлаж дээрлэгдэг. Тийм байсан байна. Хөөе би одоо нэгээс амар дарк юм шүү дээ. Энд дэхтэй бүр огцом дарк шүү дээ. Би нэг юм ярилцлага үзчихсэн байхгүй педофил одоо жоох хүүхэд. Тийм гимт хэрэгтнээс юм яриа авч байгаа. Тэгээд тэр чи яриахаас өмнө тайвшруулах юм юмчлэг нэг муулахчтай юм билээ шүү дээ. Үннийг хариулах гэжлүү. Яг юм чихнээсээ. Тэгээд чи яаж ингэж хохирогч нараа сонгодог гэсэн чинь хамгийн түрүүнд аав нь нартаг гэсэн. Аав нь ууж иддэг хүн байна уу? Аав нь хэр охиндоо анхаардаг хүн байна. Аав нь сургуулиас нэрч авдаг гэнэ үү гэд нэлээд удаа ажиглаж байгаад хажууд нь аав гэдэг хүн байхгүй. Эсвэл аав гэдэг хүн байсан ч охиноо нэг тоодгүй бол за энийг таргетлээ гэдэг ба. Тэг энийг онлий гэдэг гэсэн. Амар наач. Манай бид идэх тийм байсан болов мэдгүй. Йоо амар наач. Живк давдаг болчихлоо. Тэр яг юм айчлаа ёо. Ааваас нь хүмүүс амар байд юм. Ер нь одоо юм хүчрхийлэгч бай, эсвэл яг юм дээрлэх хүн хүч бай. Аавыг нь хараад аав нь бол тоохгүй мэн үү гэчүүл зодчдаг, дэрэмдчдэг, хүчрхийлчдэг. Би бол тэгэж бодсон шүү дээ. Тийм ээ. Тэр нэг аав эрэгтэй хүн, ах хүн ч бай. Яг нэг ханж байгаад байгаа. Тийм ээ. Би юу бас тийм ээ. Бодож тийм ээ. Хүүхд тахт аав гэж хүн байгаагүй юм байна. Тэг юм бас нэг юм уушчихсан та аавтай хүмүүс амар дэдгэр байдаг мэдэг. Цанаасаа нэг юм. Хүүтэй хүн хүнээс айдаг гэдэг бол үнэн зүгэл. Тэгээ хүүтэй болол юу чи баг гэх гээд байгаа маш. Тийм зөрөгтэй болчихсон юм. Юм ийж михтэй ч бас тийм.
гэж байгаа юм да. Тэр атман дуулах үеийн хэдэн жил үргэлжилсэн бэ? Төгсөөд. Хэддүгээр ангиас эхлээд? 11-р анги төгсөөл тэгэл сургуулаас байхгүй болол таахаа ойлол ихэд байхгүй болж байгаа. Одоо бодохноо мэдхгүй би хүүхд тахтай ээждээ ч юм уу эмээ өвөдөө би наа хүндэслэхэд наа би шилжмээр ингээд зөгтөө хэлцэн шилжээд шинээр эхэлж байгаа шүү дээ. Шинэ хамт олон шинэ ертөнцтэй шинээр өөрийгөө танилцуулаад ингэсэн бол бас гоё юм болов гэж бодсон юм. Шинэ хамт олонтой болоод тэгээ тэндээс ингээд тийм шинэ мэдрэмж аваа те. Тэгэхгүй нэг ганцаа ингэж тууштай ингэж дээслэж байж төгсөн байран байж салж авах тэр юм сайн юм бол. Тэгээ гүрийн гэдэг ч одоо дээрлэхүүлтэй. Гүрийн тууштай. Та сая эндээс одоо сурж авсан зүйл мэл гэж гисэн чи гүргэр цан сурсан юм болов гэдгийгсэн шүү дээ. Гүргэр цан сурсан юм болов. Тийм ээ. Одоо тиймэрхүү байхаар ч хэдэн жил үргэлж 5 6 жил үү? Тийм. Тэгээ 5-6 жилийн хугацаанд үргэлжилсэн юм болов. Би бол яг тэдэн жил үргэлжилсэн мэт яг нарийн детальны бас санахгүй. Ерөнхийдөө бол намайг тэгж дээрлэгдэг байсан. Дээрэмддэг байсан. Тэгэл нэг юм нөхөр өгдөг тэр ингээл байнга таарах болгоно баг гэл. Харахаар ингээл пал гээл айцтай ингээл гэдэг. Тийм байсан. Тийм манай ангийнхан ч гэсэн бас тийм хүүхдүүд надтай хамт дээрлэгдэг хүүхдүүдээс байсан. Ойролцоогоор 5 6 жил 7 хоногийн 5 өдөр хичээлдээ явна. Өглөө болгон явахдаа өнөөдөр тааруул яана гэдэг айцтай байхаар за өнөөдөр хичээлдээ явах болдог. Хичээлдээ бас гой тэндээс гарахад байгаа шүү дээ. Эрт таарах сүлд байж байгаа бүх сүлд таарах. Зарим тохиолдолд азтай таарахгүй байх ч юм уу те. Зарим тохиолдолд хоёр дахь цохоо өсөж цухтах ч юм уу те хичээлээсээ. Тиймэрхүү тохиолдлууд болгоачлаа. Тэгэд ингээ айцтай өөртөө итгэлгүй бүр өөрийгөө өмөрч чадахгүй болох молох. Тиймэрхүү юм ингээд нөлөөлөх үү? Мэдгүй тухай нөлөөлжлээсэн баг. Гэтэ магадгүй одоо бодоход бас инээдтэй л байсан байгаа байхгүй юу нь нэг хүн гарч дэлдэл ингээл мөнгө зүг асуугаал яах гэж тэгээд идэг байсан юм. Нэг юм хүчгүй султаад атлахад дэлгэдэг байсан л хаалта тийм. Энийг хамгаалахынгүй болох тийм л. Хүчгүүд бас биш баха. Би нэг юм сонсч байсан байхгүй юу? Дээрлэгдэг болон дээрлэхүүлдэг. Дээрлэхүүлдэг нь болохоор лүүзер. Лүүзер байсан. Би лүүзер байсан юм байна тийм ээ. Яагаад заавал дээрлэхүүлдэг нь лүүзер байх хэрэгтэй юм? Яагаад тэгэхэр ч нэг амар муухай. Чи лүүзер болохоор л дээрлэж байгаа гэдэг нэг муухай юм шүү үгүй юу? Би бол одоо хөвдөө тэгж боддог. Хүн дээрлэж байгаа юм бол өөрөө лүүзер л гэж боддог. Дээрлэж байгаа нь өөрөө лүүзер байгаа. Чогоос айлч жоох хөвдөөчд бол чог л байхгүй юм л дээ. Үеийнхнээ гацдаг. Тэгээ үеийнхнээ гацдаггүй ч нэг өсө дүү 2 3 дүү. Тэгээ уг нь хамгаалах хэрэгтэй дээ юм чи. Жисэргээд хэлчихээд байгаа байхгүй. Сайд баст. Тэгээд бас сайд баст тэгээд л. Одоо ч гэсэн бас нэг тийм байд юм шиг байна. 10 жилийн өмнө. Битгэв би одоо яг 10 жилийн хүүхдүүдтэй нэг. Би бол хамгийн бага зүгээс одоо асуудаг ч хэнийг дээрлэх чинь яаж байхгүй зүгээр. Би сая нэг төгсөхт нь дундаа төгс ахланг дөрж байгаа ч нэг юуг нь авч байгаа. Аттестат гэдэг шүү дээ. Тэрийг авахгүй багштай нь уулзах гээд ангийнхантай ингээ халт уулзаж байгаа байхгүй. Ангийнх нь бол хаад мэдж байгаа. Кайхан ба гэдэг хүлээж аваад. Маа дүү болгоо тэгээ медийг надад хичээл. Тэгээ би тэрийг нь явуулаад албаа. Йоо гэж мэгэл гоё. Тэгэж мэгэл. Тэг нэг тийм дээрлэж байгаа юм байхгүй л юм шиг. Тэгээд жаан дээрлэж болохтай хэлээ хэлсэн. Болохоо маа дүү дээрлэгдэх гэж магадгүй. Хэвээ хин нэг манад дүү дээрлэх юм бол тэр нь жаашинтэй зүгээр тий. Очиж уулзж штэ ядаж. Уулзсан байгаа гэсэн үг байхгүй. Намайг дээрлэж явах юм байна. Би нэг 70 надад шуугал хөвгт дээрэмдүүлээд зодуулаад уйлаад сүү талхан дээр явжсан байхгүй 5 6 дахь ингээд хөвгт мэдсэн. Тэр хавцал жоохон байсан. Тэгээ байрны гадаа манай гэрийн цог харагдаж байгаа байхгүй тийм ч. Тэгээ дээрэмдлөө зодуулаа уйлаад тэгээ туслаарай гэдэг пойлдж байгаа ш тийм 7 8 хүүхдүүд нийлээд тойрцохсож байгаа. Тимх зодж байгаа ш нөө. Дөрөв уцаар ямшилтай юм зодвол. Тэгээ уйлал гэртээ хаал ингээл би гэрийнхэн дараа хойд агсан тавьж байгаа тийм ч. Хүн ажлаа тахчин гаач ирдэг юм ба гэдэг. Тийм ч намайг таах шүү дээ. Тэг хүүхдүүдийг хайгаач юу? Энд ч хамгаал. Тэгээ би одоо наваа нэг хамгаалж өмөөж ингэж тэ тэнгуут ингээд юм. Шууд нэг уйлах гэдэг чинь нөлөөцөлгнээд. Тэнд week гэсэн үг юм болов. Week биш яг уу. Зүгээр л ингээл хүн болгоны дотор юм 3 хүн байдаг гэсэн. Тийм үү? Тийм. Нэг нь жоох үе, одоо үе, тэгээ нөгөөд нь болохоор аль хэдийн аав ээж болцсон үе. Тэгэд ингээд
заримдаа юм аав ээж дүрэн гарч ирээд ингээд өөрхийн нэг за яах вэ гэд ингээд өрөвчцэн гарч ирээддэг. Өөрийгөө ч гэсэн өөрийнхөө аав ээж нь бол өөрийгөө ингээд толгойг нилээд харагддаг гэж байгаа. Заримдаа одоо ингээд хүүхэд дүрэн гарч ирээд тоглож моглох ч юм уу, жижиг юм баярлах ч юм уу. Тэнгүү таны хүүхэд дүр чинь яг тэрэнд ингээд үлдсэн юм байна л та. Тийм сул доройдоо биш. Үдү. Very interesting. Тийм ээ. Сонирхолтой юм уу? Би ч ингэж бодож үзэж байгаагүй юм. Сонир мэн үний түүх. Сонирхолтой байна. За болчихлоо. Гэтэ одоо та тэр үеэс одоо юу гэдэг яг одооных шиг биш. Нөлөө чимээгүй юу гэдэг бас жоохон айцтай ч юм уу тийм байх боломж байсан уу? Яаж тийм биш одоо яг ийм ингээд та сууж байна. Жижиг байдаг гэж юу? Тийм. Бүжиг тийм. Бүжигл нөлөөсөн баг. Би одоо дээрээс ч өөрийгөө яг хүмүүжүүлсэн юм гэх юм бол бүжгээр л хүмүүжсэн л тээ. Бүжгээр ингээл гоё хамт олонноо зөвхтөө болсон, намайг хүндэлдэг хайрладаг хүмүүстэй болсон, хамгаалдаг хүмүүстэй болсон, юм зааж өгдөг ахтай болсон гэл. Тэгээ тэр надад яг нөлөөсөн юм бол би тэгээ тэрнээсээ өсө холддог байсан магадгүй. Яг тэр мэдрэмжүүдийг анх удаа авч ирсэн болохоор. Тэгээ тэр надад гоё санагтаад тэнцэл байж ивэл гоё. Тэгээ тэрэндээ үнэнч тэрний хад төлөө ингээд сайн хичээдэг байсан гэх юм аа. Өөрийгөө дахиад хөгжүүлээ. Тийм ээ. Бүжиглж явах одоо дөнгөж ихэнх үеийн хамгийн гоё дурсамжтай бэлтгэл ч юм уу тийм юу байна. Анх нэг юм тектоник бүжиг гэдгийг үзчихсэн байхгүй. Гэтэ ер нь бол анх Sea-Walk л үзлээс л та. Тэгэж тухайд юм утсан дээр юм бичлэгүүд нэг альт малт ингээд авчдаг жижиг юм гэж юм бод. MP2 файлууд авдаг. Тэгээ нэг Sea-Walk-ийн нэг London Sea-Walk ч л нэг тийм бичлэгийг бөөндөө бид лагер дээр үзсэн маань одоо манай хамтлагийн одоо OBA гэдэг лагер нэж тахгүй. Тэгээ хамт үзээд тэгээ дөөрөөгаад бүжиглээд тэгээ хамт ингээд лагерын байшингийн гадаа сүйдэрт ингээд бэлдэж мэлжсэн тэр хамгийн гоё юм болоо. Яг гоё. Анх хэлчихсэн юм. Та ер нь бүжиг туртаа гэдэг нэр яаж мэдчихсэн? Өө яг эн чинь минийх юм байна гэж. Мэдгүй охтууд таалаж эхлэн мэдсэн юм болоо. Ер нь бүжиглэл бол тийм зорилготой шүү дээ. Ер нь нэг эрэгтэй хүн чинь угаасаа байгалийн хуулиар эсрэг хүртэ татах нэг чадвар суух ёстой байд юм шүү амны бодлоо. Тэгээ тэр нь миний зэвсэг бүжиг байсан. Тэрүүгээр эсрэг хүртэндээ таалагдах гэж гоё харагдах гэж тий. Хайрлуулах ч дайшин. Тэгээ өөртөө татах гэж тэгэж бүжиглэл байсан юм. Нөгөө нэг тийм шүү дээ. Тэрнээс тогсон дээр чи эрэхтэй тогсон юм гоё үдтэй байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Одоо нэг Dancing Bird гэдэг юм Netflix-ийн зураг гэдэг юм мэдгүй. Чи тэр үзээд тэр яасан юм сонирхолтой. Манаас тэр ингээд эрэхтээс шуунууд ингээд юм аймгийн гоё юм царайлаг гэдэг зөө ганган манган юм гоё мөнгөтэй зөө эмхтэн зүгээр л шуу зөө зүгээр л нэг шуу байгаад байдаг зөө. Тэгээ тэр нь ингээд гол зорилго нь гэсэн чинь тэрийг ингээд өөртөө татахын тулд юм балет үрт хийдэг зөө. Шуунууд ингээд юм үүд ингээд хэлбэр дүрс нь өөрчлөгддөг. Үүрээ ингээд засдаг. Хамгийн өндөр үүрийг засч масдаг. Тэгээ тэрийг хамгаалдаг хин нэг ирээд нураахын сэтгэл санаа гомж амиа олж мөрдөг шуунууд. Тэгээ гурлаа нийлж юм комбинашн бүжиг ингээд үзүүлдэг. Тэгээ тэр нэгэн сонгогдоо тэр эмхтэй шуугаа одоо ингээд амжилтын байлаа гэдэг юм уу? Тийм байдаг шүү дээ. Мэдгүй тэр үзэж байгаа. Тэрийг заавал үзээрэй. Тэр анимашн гэсэн үү баримт кино. Баримтад зурлал кино аахгүй. Dancing Bird лөө нь юу лээ? Тийм Dancing Bird нэг тиймэрхүү нэртэй байдаг санагдаад. Тэр жинхэнэ шуу. Жинхэнэ судалгааны ажиллахгүй тэр. Тэр маш гоё. Тэрийг үзэл ямар гайхамшигтай. Бис анимашн нөгөө нэг Рио гэдэг лөө тэр мэр шиг юм бах гэж бодсон чи яг юм жинхэнэ шуу ингээд юм бүжгийн талбараа ингээд цэвэрлж засаа заяа. Гоё янзлаад юм чимгэлж юмглээд тэгээд тэр талбай дээр ингээд юм өөрийнхөө бэлдсэн ингээд бүжгийн хөдөлгөөнөө нөгөө нэг эмхтэй шуу яаж байгаа шүү дээ. Эмхтэй шуу гэх зүг. За эмхтэй шуу. Чүк гэх нэг царай мод нэж байгаа шүү дээ. Тэгээд тэндээ ингээд яг эхнээс нэг үзүүлдэг. Ингээд алхаж малхаад ингээд хажууд нь ингээд нүднийх нь урд ингээд тийм шүү дээ. Бүжигсэн шалтгаан тийм шүү дээ. Эмхтэй өсөх хүстэндээ таалагддаг. Бас тэрийг хөгжүүлээд дэлхийн number 1 болох зорилготой тууштай байгаарай. Одоо хоёлаа хайр дурлалын сэдв рүү орноо. За.
Каягийн анхны краш, анхны үерхэл, анх авч исэн цахиа эсвэл анх өөрөө өгчээсэн цахиа тэр үеийн дурсамж. Анхны цагтл. Тэгээ одоо 10 жилд л хэлэхгүй тий. Анхны краш. Анхны краш. Манай ангийн охин л та. Крашлдаг. Мэдээж төсч тэгээд юм крашлэмж ангийн ганц өргөө охин крашлдаг. Бүр баг ангийн нэг юм өргөө охин мэддэгсэн байхгүй. Тэр нэг краш байна. Араас нь дахиад шилжиж нэг анги дотор салаад дахиад шилжиж дахиад нэг краш. Тэгээд анх надад сэтгэлээ илчилжсэн охиныг тоогоо түлхсэн. Тэр нэг тийм хүн болсон. Тэгээд 18-д анх удаа үерхэж үзсэн. Тэгээд үерхлийн удаагүй салсан. Тэгээд дахиад нэг охинтой үерхсэн. 6 жил үерхсэн. За бачараг. Хайр орт яваад нөө. Амар хурдан яваад. За анх нэг ангийнх охиныг крашлсан гэж хөрх охин байсан. Та крашлж гин гэдэг яаж мэдсэн? Мэдгүй хөөрхөн санагдал хөөрх харагдал. Одоо харж марахаараа ичдэг ч юм уу. Жохон детальтай яриулмаар байгаа. Кая ер нь яг яад юм бол гэд сонирхолтой санагдав. Анхаараа тэндэг үйлдэл гаргадаг гэсэн баг. Би одоо сандвич нэг хичээл би нэг ягаад ч мэдгүй нэг математикийн нэг бодлогыг боддог болчихсон байхгүй. Ангийнхаа хүүхдүүд дундаа илүү боддог, мэддэг ганц хүүхд нь болсон. Тэгээдсэн тэр нэг ангийн хөрх охин ирээд надаас асуугаад тэг хажууд ингээ байж байгаа байхгүй. Тэг ингээ юмын зааж өгөөд нэг үн сэргээс байгаа штэ. Тэгээ краш мэдээс хонч хөрх охин байна гэх нэг юм гисэн байгаа штэ төсөлөх гэсэн. Тэгээ жоохон ангийн хүүхдээ ай май гээл тэгэл дуус тэрийг хаяад юу тэр охин нэг ангийнхаа хүүхдээ хөөцлөөр алга болчихж байгаа чи тийм мэдхгүй тийм эмэгтэй үнтэй шатсах мэдхгүй анх хүүхдийнхээс авахлаа. Тийм байсан юм. Тийм. Гой деталь нээсэн би сая баярлаа. Гайгүй деталь нээлээ. Та тэгээ орой ч юм уу тухайд ингээ боддог гэсэн тэр ангийнхаа охиныг бодож удаа ингээл инээж үнэгээл эсвэл хурдан очиж харахынсан мархынсан ч юм уу. Хичээлдээ явах шалтгаан болж болоо. Тэгээ нэгдэл. Дэрэм зүлдэг гэсэн чамааг очдөг гэсэн гэлээ. Наа чи амар сэтгэл. Сонир уустай. Бас хичээлд явдаг шалтгаанууд нэг л байсан л хэл та. Тэг хичээлд ирэхгүй байх юм бол жоохон ингэ зайлж үрэлтэй. Ягаад юм болоо. Яа хичээлд ирэхгүй байна. Дэж юм гэлээ. Тийм үү биш үү? Анхаарлын татах гэж ямар нэг зүйл хийдэг гэсэн үү? Эсвэл гой хувцас өмсч гарах марах ч юм уу? Гой хувцас өмс. Жишээ нь тийм. Тэгээ наач анги нэг улаан форм өмсдөг сахалах ингээд. Тэрийг л байнга өмсдөг. Тэгэл нэг үсээ нэг бозооноод гэсэн юм байна дөөлөө. Өвлийн хүүтэнд малгай өмсгүй бозооноод цэцсэн юм уу? Гурилжийн өмстэй нэг юм яваад гэсэн. Тэг зүгээр малгайхаа өмсөөч толгоон болгоны өвчтэй болгож. Одоо батгах шилт нэг баг. Сонин байсан. Сонин царай мэдгүй. Харах юм бол ойлгомжтой. Хараалаа зөө би гоё зөөнөө та. Тэгвэл эхний хоёр краш нь юу нэг жоохон бүтцэн гэж хэлж болох уу? Цаашаага үерхээгүй хөтөлдөггүй. Тэгвэл яг хамгийн эхний бүтсэн үерхсэн анх арай илтэлсэн краш нь болохоор 18 настай даа. 18 настай. За тэр үеийг хариулмаар байна. Та яаж одоо эмэгтэй хүн дайрч мэдэхгүй байжгаад за сайн гэдгийг илэрхийлсэн эсвэл танд өөрөө үерхэх санал тавьсан ч юм уу? Санаж байна уу та тэр үе? Бүжгэлдэг байсан баг. 60-аад онд бүжгэлдэг бас бүжгэлдэг заалан бэлтгэлээдэг байсан. Тэгээ хэдэн манай тэр бүжгэлдэг манай хоббигийн нэг таньдаг охин ч лөө найз ч лөө 10 жилийнх ангийн охин ч лөө мэдхгүй. Тэднийх нэг юм бүжгийн хамтлагтай болцгоо. Охтын хамтлаг гэл. Хэдүүн нэг охин байсан. Тэгэл крашлал тэгэл бүжгэлэл яшфо. Түнцгэлтэй яаж бүжгээр татсан түүхтэй нөгөө л нэг зааланд очиж так гэл юм. Тэгэл би чамаас ойлоо үерхий гэдэг л үг хэлсэн. Тэгэл үерхэж. Та тэгж хэл гэж ингээм амар зориг мөр гараагүй шууд очоод амар их зориг хайх хэрэгтэй ч тэгэл. Хэлж чадахгүй тэгэл. Яаж хэлгээж мэдэхгүй захаа бичил би ясаа санахгүй байна. Яг жоохон биш бол захаа бичиж лүү. Би захаа бичиж лүү. Тэр захаа өгж лүү. Тийм болж исэн юм аа. Тэгээд болооч та. Тэгж эргэжсэн байхгүй анх. Тийм. Тэгээ баян гэрт нь очих гол гэрийнх нь гадаа очиж мчил. Баян голцгаал тэгж гэдэг. Донтцсон гэх юм уу? Донт бүр ингэж юм. Уулзсан санагдвал. Та одоо тэр үед анх удаа өөрийгөө юм найз залуу Кай гэдэг дүртэйгээ танилцж байгаа шүү дээ. Тийм. Тэр үеийн яг ямар байсан бэ? Бусад одоо бүжийнхаа хамт олонны дунд байдаг Кай, ангийнхаа хамт олонны дунд эмээгийн хажууд байдаг Каяс ямар ялгаатай вэ? Ирэх зөөлхөн альгуу ч юм уу мэдгүй юу амар халамжтай ч юм уу. Ирэхээс юм лөө. Эхлэх гээд идэгээс юм лөө. Халамж нэхэд идэгээс юм лөө. Тийм л. Санахгүй байна. Би саяхны таасан гэхдээ
Нэг хөлбөмбөг тоглож байгаад нэг уулзсан таасан ч тэгээд хоёр хүүхэд мөхтө болсон. Хүүхдүүд нь хөлбөмбөг бөмбөг өшглөө явж лээ. Сонир санагдсан билээ нэлээд уулзсан. Найз залуу Кай гэдэг хүн найз залуу болохоор ийм байвал гоё юм биш гэж үерхлөөдөөс ойлгож авч ирсэн. Зүйл найз өхнө ингэж халамжлах хэрэгтэй юм биш гэдэг ч юм уу. Халамж юмар байх хэрэгтэй гэж юм. Тийм эмэгтэй хүнийг яаж халамжлах хэрэгтэй юм шиг байна ч юм уу. Тиймэрхүү талтай би жоо хөлдүүд хүмүүсээс юм байна. Ер нь жоох эмэгтэй хүн халамжлах, эмэгтэй хүн айж хайрлах ч юм уу. Мэдлэггүй юм. Тэгээд тэр амьдралынхаа туршид л ер нь баг судалж байгаа л тэгээд энэ баг судалж мэдсэн гэх юм уу. Өмнө нь хэлээд өгсөн бол арай өөр байх бас юм болоо гэж бас боддог. Тэрнээс биш нэг тийм. Одоо жишээ нь би одоо тэгж бодож боддог хгүй. Тэр нэг 6 жилийн үргэлжлэгийг алга. Жохон wasted гэж боддог хгүй. Нэг 18 тагаас нэг 24 нас хүртэл нэг юм цаг үе байгаа штэ. Тэр чинь ингээд хичээлээ их өстой юм сурах, хөгжүүлэх юм байх юм дээр тхих үерхэл гэж юм хоёлоо хамт байж мэд гэж юм wasted болгоцсон юм санагддаг байхгүй. Тэр ч үний цагийг хүрээд би өөр хоч цагийг хүрээд тэгсэн юм болоо гэж жоо санагдав. Тэгээд мухаа салж малжсэн л та бас жоохон юм эвгүй болчихсон юм. Тийм ээ. Тэгээ найз залуу ямар байх хэрэгтэй юм шиг байна. Яг одоо бодоход. Одоо бодохдоо найз залуу юу? Тийм нөхөр хүн, найз залуу хүн илүү халамжтай л байх хэрэгтэй юм болоо. Нэгнийгээ эсвэл хүндэтгэлтэйгээ талархаж бас уучлалт тийм чадвартай байх хэрэгтэй юм болоо. Ихтэй хүн. Ихтэй хүн эхнэртэй болон найз бүсгүүдээ ч юм те талархах те уучлалт байх. Төрүүлж буулт их чадвартай тийм байх хэрэгтэй юм болоо. Би өөрөө тийм байхгүй. Ихтэй хүний талтай бол ер нь жоохон төрүүлж буулт хийгээд байдаг юм болгон те. Миний зөвч учраас хамаагүй. Төрүүлж буулт хийж тэр нөгөө нэг юм үүсцэн байгаа нөхцөл байдлыг л юм авч үлдэхин тулд тийм байх гэдэг гэж боддог. Тийм ээ найз. За эсэргээрээ. Тэгвэл бүх үерхлээсээ би ийм л их нэртэй байх юм байна. Их нэр хүн ийм байвал гоё юм байна гэж ойлгож ирсэн юм. Бүх үерхлүүдээс аяа. Тэ намайг халамжилдаг, намайг спортив л байхад гэдэг. Тийм л байх хэрэгтэй юм гэж ойлгож ирсэн. Манай ихний намайг сайн спортив гэдэг, бас халамжилдаг, хаяас хатуу хэлхүүдэлдэг. Тийм. Ширүүн байх үедээ ширүүн байдаг те. За тэгвэл үерхэл дээр тантай яаж хандвал муухай байдаг вэ? Тэг яаж хандвал гоё байдаг вэ? Одоо ингээд нэг юм ерөнхий хүн болгоны мэддэг. Эрэгтэй хүнд шалчгансан гэж хэлэхээр муухай, арчаагүй гэж хэлэхээр муухай гэдэг шиг. Та ямар үг болон харилцаа авах дурггүй вэ? Ямар үг болоо харилцаа юм? Нэг юм энэ хүн ирээдүйг үдээ гэсэн юм хандлага байдаг шүү дээ. За энэ хүнчтэй гэдэг нэг тиймэрхүү. Тэм юмд бол яг өнөө гол асуудаг. Чи баг чадахгүй дээ те. Эсвэл энийгэнтэй харьцуулах ч юм. Тэгэхээр яг юм өнөө гол асуудаг үүрдэг гэх юм уу. Тийм юм жоохон нэг хүүхд тахтыг байлын хүүхдэд харьцуулдаг шүү дээ. Тийм юм жоохон. Тэр бол шууд чаддаг юм. Тэр бол хэрэг надад гэж хэлэх юм бол зөвлөл бити тэгээд сануулга батлаа хэлнэ. Им лимит таваад шүү гэдэг тийм батлаа тэ. Тэгвэл танд яавал танд амар гоё юм хайрлагцайг юм хамтрагчтай хайрлагдж байгаа тийм амар гоё мэдрэмж авдаг вэ? Ямар үг болон ямар хандлага? Өсөө бүх ихтэй хүн л адилхан байл үү. Ихтэйнээс юм хүндэтгэл гэж байгаа шүү дээ. Ихтэйнийг хүндэтгэл. Тэнд хүндэтгэж байгаа гэдэг нэг амар ингээл очоогүй тавчгийн зүгэл ингээл баг урдуу нөөж юмуд нэгэ тань биш те. Хийж байгаа юмд нь гоё урамшуулдаг ч юм уу те. Мундаг байлаа миний хайрс. Ямар мундаг юм бэ те. Чи чадж штэ чи чадж байна те. Чи чадан шүү гэдэг үг хэлэх юм бол гоё юм аа. Тэгээд хүний эрэгтэйнийг би юу тэгж боддог вэ? Эрэгтэйнийг урамшуулах юм бол чамд илүү л. Чи хажууд одоо шинэ эмэгтэй хүн ингээл хажуудаа байгаа эрэгтэйнийг урамшуулаад урам зориг өгөөл тэр магтаал ингээл ах юм бол тэр үчин илүү grow up хийгээл те. Илүү сайжрал мундаг болол тэрнийхээ шимиг эмэгтэй хүн бас эргэл өртөн гэсэн үг байхгүй талархлаа. Тэгэхгүй чи тэр хүнийг муу чи суух чи чадахгүй чи ачаагүй ойлгох юм бол тэгэл тийм л хүнтийнхээ хажууд байна гэсэн үг шүү дээ. Энэ бол ингээ модыг цэцэг хүртэл амтай гэдэг шүү дээ. Цэцгийн ингээл чи гоё мод ямар гоё модтой өстө том боллоо баба гэдэг гоёлчдаг. Цэцгийг услахгүй хайрлахгүй тоохгүй байгаа тэгэл тэгэл тэр доо хөхтэй шүү дээ. Энтэй адилхан баг. Гэтэн бол цэцэг шиг л гэж боддог. Цэцэг шиг. Би одоо шинэ гэртээ мөгний мод таахгүй.
Мөнгөний модонд баярлалдаг. Ёо bro, my brownie James те. Нүдээ ажиллаад мундаг байлаа, сайн байлаа, гоё байлаа. Папа гэсэн мөнгөний мод пак дэлбэлэл. Том болж моллоо. Тэрийг дагаал манай гэрийн ашиг орлогыг нэмэгдээл те. Ийм их байдалтай гэх юм уу. Тэгэхээр таны бодлоор зарим хүн одоо юу гэлээ хор шараар ингээд одоо хурцлагддаг бол яг хосын харилцаан дээр эрэхтэй хүн урмын үгээр бүр ингээ grow гоё ингээ цэцгэлдэг. Би зүг ойлгосон мөн үү? Зүг маш зүг. Тэгээ ингээ хор шарын малтаад гэх чааш ер нь ингээд байвал яг тэрийг чинь батлах юмнууд л хийгээд байна. Тийм. Хор шарын малтаад жоохон мохоо зохоо гүглээд байвал тэгэл тэрийг батлах гал те. Чинь би тийм биш гэдэг үг гээл те. Тэрний эсрэг байх гэж юм те. Тийм болд юм болоо гэж. Бидээс цэцэг шиг гоё орон эрэхтэн нэг юм уушчихсан маань нэг үнэн муутай мэдгүй зүгээр октодраа л энэ тухай ярилцаад байдаг. Яг эрэгтэй хүнээс асуухгүй гэж. Эрэгтэй хүн бэлэн болохоор л за яг ингээд одоо хүнтэй суйдаа гэдэг. Түүнээсш бэлэн болоогүй бол тэр охин хичнээн сайн мундаг гоё тиймтэй яг юм wife material гэдэг штеп. Тийм байсан ч гэсэн эрэгтэй хүн бэлэн болоогүй бол тэр хүнийг ихнэрээ олохгүй гэдэг. Тэгээ эрэгтэй хүн бэлэн болчих юм бол ингээд ямар ч хүнийг ихнэрээ олгочдгоо гэдэг ч юм уу. Тиймэрхүү үг сонсч байсан байхгүй юу? Тэр юу нүн үү? Мэдгүй магадгүй үнэн бах. Би чинь одоо ихнэр өгдөө штэ. Би болохоор өөрийгөө нэг 18 өстөд боддог гэсэн байхгүй. Би 30 өрөөл ихнэр өгдөө болно гэж өөрийгөө манифест хийсэн гэх юм уу. Би нэгсээ тэгээд би одоо ихнэр байгаа штэ өгдөг гэж жагаад тэг жимсэн болсон гэдгийг мэдээд тэгэхэд би 30 настай байсан. Яг 30 өрчихсэн. Тэгээд надад бол нэг тэрэг одоо нэг хүмүүс чинь ингээл жимсэн болцсон гээл тэнгууд ингээл ваа гээл ингээл гайхаж майхдаг штэ ингээл бүүнээс аялж маяг штэ нэг юм зарим тохиолдолд ирэхдээ бэлэн биш байж байгаа хүлээж авч чаддаг штэ ингээл юм тэг санааны өвчсөн ингээл алгуулж молвол тайж явдаг ч юм уу тийм надад л тийм зүйл зүж байгаагүй тэгэл яг энэ би бэлэн байгаа гэдэг юм хүүхдээ хасаа ч юм уу ойгоо ингээд юм бэлтгэсэн байсан юм санагдсан тэгэл бүх юм бэлэн тэгэл яг ингээл жимсэн болвол ингээл явцгаа штэ процессүүд бүгд нь ингээл хариуцлага хийгээл ингээд ба хариуцлагатай байх хэрэгтэй ба гэл лөөсөн хичих хэрэгтэй гэл тэгэл явсан да. Ямар үед бэлэн биш байд юм бол гинтийн байж магадгүй. Гинтийн тохиолдолд одоо нэг юм хүсээгүй жимсэлтүүд байдаг штэ. Тийм юм гэд гинт гарч ирээд өс төлөлөөг юм гарч хүмүүс ингээд тэгээ хүлээж авч чадахгүй ч юм уу те. За энэ болохоо болчлоо, бороо юм болчлоо гэдэг юм ойлголттой төрж өмждөг ч юм уу. Тэр үед л тийм болоо. Бэлэн биш байна гэхээр одоо ингээл бэлэн байна гэл байх юм бол ингээл юма бэлдээл ингээл яг одоо би хөвгт болно. Би дараа 7 хоногт ч юм уу те сарын дараа хөвгт болно, жилийн дараа хөвгт болно гэх юм бол чинь бэлт хугацаа гэж байна шүү дээ. Тэндээ бэлдээд ингээ хөвгт болох юм бол бас зөв байж болно. Тэрийг бүр өмнөөс нь толгоондоо суулгах нэг гол нь чухал байгаа байхгүй. Би бол өдөр гэж боддог байхгүй. Яг за би хэдэн настай да болох вэ гэдгийг асуултыг өөрөөсөө нэг асуугаад тэрэндээ нэг хариултыг нь олоод за окей би 30 настай гэхэд иймэрхүү төвшөнд очсон байх юм байна. Тэгээ энэ үед хүүхдтэй болоод бол надад бол тийм ямар нэг асуудал бол байхгүй маань гэдэг тийм төвшин дээр ижил хүүхдтэй болох хэрэгтэй юм болов. Тэгэхгүй очиодохгүй шүү сэтгэл зойлоо шууд хүүхдтэй болоо тэ нэг юмхтэн дээрт бол биш онц амар дээрт бол шууд хүүхдтэй болоо ба гэвэл надад ч тэнэг санагдаж байна. Хэрвээ та 24/5 та аав болохоор байсан бол та тэр өдрийгөө бэлэн болсон гэж бодохгүй юу? Гэхдээ та айгүй эрт хүүхдтэй болох тухай бодож исэн биш те аав болов яах вэ гэдэг тухай. Болов яах вэ гэдэг бодлыг өөртөө нэг жоохон багтаал мессеж өгж исэн юм уу? Тэ тийм хүүхдтэй болно. Гэхдээ миний хүүхд ямар байх бол гэдэг ч юм уу тиймэрхүү нэг юм тодорхой хэмжээний төсөөлөө бодож штэ. За юм хүүхд бол яах вэ гэвэл баа гэ ботцсон байсны дараа тэрнтэйгээ нүр тулахт бол бас гэж гайгүй гэж би бодод байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд юу ч мэдэхгүй ингээд юм те юу ч бодож байгаагүй юм чинь гинт амьдралд чинь пак гараад ирэх юм бол тэгэл хүнд тусгалах ямар ч хүнд. Ихтэй ч эмхтэй ч юм хоёуланд нь л хүнд тусах. Тэгээ тэр үедээ бас зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Маш хариуцлагатай. Одоо аав хүн юм байх ёстой шүү гэдэг одоо төсөөллөө яг хаанаас юунаас авч ирсэн бэ? Хаанаас юунаас авч ирсэн бэ? Тийм. За одоо эрт бодоод эхэлсэн ба штэ. За би 30 таа аав болно гэд.
Тэгээ тэр үед бас толгоогоо ингээ баг багаар бэлтгэж байгаа. За аав байхын тулд би юм сэтгэл зүйтэй хүүхдээ ингээм юм байна, ихнэр ингээм юм байна ч юм уу те. Яг тэр зүйлүүдэд хаанаас ингэж суралцж исэн бэ? Аав хүн ийм болгоо юм байна. Ийм болгоо юм байна гэд за ийм бол байж болохгүй юм байна. Хүүхдтэйгээ ингэж бол хандах юм байна гэд. Эсвэл яг өөр дээрээсээ тэгсэн үү? Тэр нөөс дээрээс л юм уу. Нэг юм аавын орон зай гэж байгаа штэ. Тэр имийг мэдээгүй болохоор тэр имийг ингээд одоо дутаахгүй өсгөж мөжлөл гэсэн бодлоо байгаа байхгүй. Тэгээд төсөөлөхдөө би хүүхдээ бол над чиг юм байгаа. Тэр хүүхдэд ингээд бүх юм гоё ингээд чиглүүлээ заагаад гайдлаад бүх хүн хажууд нь ингээд байж идэл гэсэн юм бодлоо байхгүй. Хүн ч нэг юм амьдралтай их сайн гоё юм байдаг гэдэг дээ штэ нэг юм. Ва тэгээд хэлүүл мэдэх байгаа. Мод дээр. Одоо хүүхд болоо ном бич гэсэн гоё юм байдаг штэ. Хүн их ста гоё зүйлгээд тэгээд тийм түүнээс юм саний. Ямар саний чи ямар саний юм сонсч байгаа хүүхд. Мод тарж үтцсэн гэсэн үг. Хүүхдэд болчлаа. За номоо хэзээ бичих гэж тэгвэл. Номоо тэгэл бичэндээ. Илүү жоохон судалж байгаа гэх юм уу? Амьдралыг жоохон судалж байгаа. Илүү олон мэдлэгтэй, илүү олон туршлагатай болж байгаа л нэг ном бичэндээ. Та сая нөгөө аав хүн юм байвал гоё юм байна, юм байх хэрэгтэй байна гэдгээ яг өөр дээрээсээ суралцсан гэсэн шүү дээ. Тэг би ингэж бодлоо. Надад цаа ингэж санагдлаа. Таны хүү яг үнэндээ жижигхэн Кай, та яг өөрийнхөө аавнд байгаад байгаа юм шиг хаяа тэгж санагддгүү. Хүүгээ харахаар тийм. Одоо манай хүү хаанаас ч мэдгүй бүжиглээ сурсан байгаа байхгүй. Нэгээс тогтмол бүжгэлдэг, дуу явж мохоо ингээд өсчээд бүжиглээ баярлаа огшоод зарим тохиолдол огшож байгаа нь бүр дэндүү амар энержитик огшож могшоод би бүр ингээд одоо хэнийгаа төрөөсөн болоо. Тэгж ингэж бодох үед бас байна. Та тэгээд хүүхдтэйгээ гоё цагийг өнгөрүүлэхээр хүүхдтэйгээ одоо гоё ярилцсан шүү дээ тий. Миний хүү зүгээд хэлд орог байгаа ч гэсэн. Тэр үед таны ингэ доторх Кай чинь жоохон ингэ баярлаад эдгэрч байгаа. Одоо хүн хамгаалахаар жоохон ингэ гэсэн шүү дээ. Тийм мэдрэмж авдаггүй та. Яг тийм мэдрэмж авдаг гэж тааш мэдгүй. Мэдгүй. Мэдээж хүүхдтэйгээ тоглоно ярилцсан. Битээс ч хаяа хоёлоо хүүхд болцсон байна. Хамт ингээл нэг тоглоом аваад тэнд шидэнгүүт хамт зэрэг баярлал нэг бөмбөг шидснээ тэнд огшиж могшоол тийм. Хоёлоо зэрэг. Тийм. Сонин өөрөөсөө хамтаагаад гачим шиг тийм мэдсэмж авч маа. Тэж яхад хоёр бүгд ш. Тийм шүү дээ. Би бас автор амар адилхан шүү дээ. Нэг юм зураг ингээд хоёр шингүүлгээд ингээ харахаа. Тэг адилхан уу? Тийм. Тэгэн би ингээд бүр тэгжсэн юм чинь хоёр идтэй гадаа годомжинд явжсэн манай аавын найзууд намайг хараад чи эний хүүхд мөн үү гэд. Чи сайн байна уу гэдэг. Тийм гэсэн би та аав чи найз нь гэд. Тэгээ наваа таньжсэн бай годомжинд. Тийм адилхан уу? Тийм адилхан. Би харж исэн юм шиг санагдаад тахын та ингээ хэлсэн чинь. Тэгэд яг ингээ бодож исэн. Хөөх Кай хавтайгаа адилхан, Кай хөөхт Кайхтай адилхан. Кайх ингээ хүчтэй юм аа гэж нэг бодсон санагдчихлаа. Чи нэг миний стори явуулсан болов? Тэ стори юм болов. Миний стори дээр аавынхаа өөртөө авсан зургийг авсан зураг зэрэг тавиад дараа нь нэгтгээд ингээд нэг юм бичлэг болгоод гэдэг юм. Тэгсэн шүү дээ. Эрэгтэй хүн 40 хүрээ төлөвшдөг гэж үнэ юм уу? Нэг тийм үг бас яваадсан. 40 хүрээ төлөвшдөг. Тийм тэрнээс өмнө яг ингээ хүүхдэрээ байгааддаг. Стил хүүхдэрээ. Эрэгтэй хэзээ ч төлөвшдөг ах уу? Хүүхдэрээс л дуустдаг. Би бол тэгж бодчих. Тэгээ нэг зарим тохиолдолд нэг ч одоо юм хөвч гэдэг дээ шүү дээ. Тэр хүмүүст би бол зүгээр нэг олон юм ярмаг байдаг шүү. Зүгээр л хүүхдэрээ байсаар гал тус. Төлөвш яах юм? Төлөвшөж юм мондөг юм болж яах. Гэтэ мэдээж тодорхой хэмжээний юм хаана яаж би явж байгаа бидчлээ хэрэгтэй. Гэтэ хүүхдтэй бол хэрэг байх л хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдэд мэдрэмжийг бол хэзээ шалдаж болохгүй л гэж боддог. Яаж иж байгаа л тэрийг амьд байлгаал илүү тэрийг өөгшүүлэл энэ дуурмыг бол өөртөө тоглоом судалж би өөртөө тоглоом бодлож явдаг гэж өөртөө өөрөө урамшуулдаг. Тоглох дуртай. Тэгээ тоглоом авч үзэхдээ тэзээж тэрэндээ бүтэн гэж өмнөгшөө ингэж их цаг гаргаж чаддгүй. Тэгтайлах тийх цаг гаргахыг хүсдэг. Хичээдэг. Тэгтээ чаддаг. Ятардаг. Би нөгөө өмнөх хүмүүсээс бас сонссон байхгүй юу? Октод өөртөө айгу хэрэглүүлдэг, шагнадаг. Тэгээд гоё ингээд ван дэвтч ч юм уу те зарим тийм тэр чинь бас өөрийгөө шагнаж байгаа илэрхийлэл байхгүй юу? Үнэхээр ингээд
өдөржингөө хүүхдээрээ завгүй байгаад ван дэвтгч өөртөө амар гой цаг гаргаж штэ. За ашиг хүүхдүүдэрт томцсон унтыг гэж яхаа оронд өөртөө цаг гаргаж байгаа бол тэрнтэй адилхан та яаж өөрийгөө шагнадаг, өөрийгөө яаж эрхлүүлдэг вэ, хизээ хамгийн сүүлд өөрийгөө эрхлүүлсэн бэ гэж ингээ асууж байгаа байхгүй юу? Та болохоор тоглоом авч өөрийгөө шагнадаг, эрхлүүлдэг. Ямар хуу тоглоом бах вэ? Видео гейм шүү дээ. Видео гейм. Компьютер. Би одоо нэг юм компьютертэй. Тэргээ ингээд бүжгэлж эхлээд ингээд мөнгө зэрэг болоод ингээд өөрийнхөө мөнгөөр аваад тэгээ бага сайжруулаад л яваад байгаа. Одоо ч сайжруулсан. Би саяхан дэлгэцээ сайжруулсан. 600 гэсэн дэлгэцтэй болсон. Оо гай модг байла. 600 гэсэн дэлгэцгийг бол манайх олж явах те. No joke. Тэгээ гэх мэтлэнгээр сайжруулдаг. Тэгээ тэрэндээ ингээд цаг цаа гаргахыг хичээдэг, хаяа тоглохгүй те. Энэ бол арай алган тоглохыг хичээдэг. Тэгж өөрийгөө гоё юм 50 байлгадаг гэх юм уу. Рефреш хийдэг юм уу. Одоо чи ингээд өглөөс бол ингээд юм процесс явагдаж байгаа шүү дээ. Ингээл энд лава явж байгаа л арай нэг өөртөө зориулсан нэг цаг 2 цаг чадвал үр цайтал ч юм уу те болол. Даач тэгж чадахгүй л те хэдэж. Тхийг хүсдэг гэж юу? Та одоо ингээд гэр бүлтэн байгаа шүү дээ. Таны ажилтай нэг өдөр болон ажилгүй яг амарч байгаа нэг өдөр чинь яг хэрхүү өрөндөг вэ? Day in my life гэдэг дээ шүү дээ. За тэдэн цаг царээд ажилдаа яваад гэд ажилтай нэг өдөр нь. Өглөө тэгэл манай хүү эхэлцэн. Одоо нэг 8 сартай гэдэг чинь алхахтай том болж байгаа байхгүй. Тэг өглөөс ирнэ. Тэргээр ингээ бужигнуулж жагаад чимээг болно. Тэр хөдөлсөдөгтэй би. Чимээг болж гинэ гэдэг бол маш эсэлтэй байж магадгүй, юу ч хийж магадгүй. Таг босоод очил юу ч гэж хангууд ийм аавс ингээ усан дотор ээж бийсэн байгаа. Тэгэл өдөр өглөөгийнхаа хаал цаг битээр шаардлагатай бол би бэлтэн эхнэр маань бэлтэн тэгээд ээлжиж бэлтэн эсвэл хаяа чи бэлтжиж гэж гойн те ядаж чинь. Тэгэл өөрийнхөө цай хундыг бэлтэн өдрийн унтлахнаас өмнө хоолыг нээж бэлдэж тавиад унтаа зэтгэхэд хоолын өмнө зэсний дараа баасын цэвэрлэн, памперсын солино, нуцын солино. Тэгээ нэг усанд оруулах шаардлага, усанд оруулах юм бэлтэн, арайтай тоглоно. Хамт тэгэл юм үзэн дээ. Тэгэхээр дэлгэсний ямар алтал биш л дээ. Зүгээр яг хальт нэг юм зургтай юм үзүүлэх хэрэгтэй юм бүрэн хэмжээний юм үзүүлэх хийж яадаг. Тэгэл тийм байна. Тэгэл арай унтлахны цагийг хүлээж байгаа л унтсныхан дараа нэг компьютер дээр суугаад яг битээр ингэ хазааж байгаа л. Тэгэл очиж салал нэхнэ зургтай үзүүлэлцэл яг өөртөө ми тайм гаргаал. Ми тоглол. Тэгээ тоглож байгаа л манай ихнэ зонтигээл ганц гейм байл тэ. Тэгээ нэг ганц гейм 2 гейм болно тэгэл жоохон чиччс гээл тэгэл унтаал. Тэгэл автаал явна. Тэгээ ажилтаа үед бол яг манай ихнэ гэхдээ хөхтэй байна. Миний ажил гэхдээ бас гайг байхгүй. Өглөө 8 цагаас 5 цаг хүртэл тэгж заавал тогтмол цагаар ажиллах шаардлага байхгүй. Хийх ёстой нь ажилтдаг үздэгэд их юмудаа хийчих юм бол ихэд ажил маань тэгцээд илүү гэр бүлтэй гарах цаг маань их болдог гэх юм уу. Тэгээ тэр цагаа бол ер нь бол гэртэл байгаа гэж байна. Гадна мадаа өчигдөр цагаар ингэж яваалмаатанд уулзч юм. Митингээс илүү гэртэл ингээл байж болох. Гэхдээ бас итгэх удаан гэртэл байгаад тахаа бас нэг юм хэрэгтэй хүмүүс жоохон таахаа болж эхэлт юм шиг санагдсан надад. Сүүлийн үед мэдэгдэд байгаа мэдрэмж гэх юм уу. Бүгд л ингээд хажууд нь байгаа л те. Гэрт байгаа л ингээд туслаал ингээд байсаас илүү баг. Зарим тохиолдолд ч гадаад ажил амжилж байгаа. Гэхдээ илүү юм уур амьсгал. Тэг нэг ээж хүүгийн орон цай те. Аав хүүгийн орон цай ч нэг юм бас байх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй яг дүү гурлаа хамт байгаа байл тэгэл. Зарим жижиг шажиг юмнаас эрүүл маягаа өсгөх юм уу тийм хүү тохиолдол бас байна. Та сая таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ гэсэн чи би ярианаас нь за хүүхдтэй айгүй их нөгөө нэг өглөөний цагийн бэлтэн унтлахт нь яа усанд оруулна. Тэгээд орой ингээ урт хэмжээний юм үзүүлэх гэж чинь тэгээ хоёр талдаа ми тайм гаргадаг гэдэг. Тэгвэл Кай аав болон таны ихнэр чи ээж гэдэг юм дүр байгаа шүү дээ. Та хоёр хосоороо яаж энэ хосын гоё динамика барьдیں۔ Зарим тохиолдолд нь имэд нь үлдэн. Тэгээд хамт найзуудын төсөөдөж ч юм уу тэмдэглэлтүүдийг хамт тэмдэглэе гэж явна. Нэг сүүлчтэй кино үзэх санахгүй байна. Нэг кино бол үзчихсэн яг хөөгч жоохон багтал. 2-3 цагийн цай гаргаад. Тийм. Амралтын өдрүүдэд чадвал имээ үүд нь үлдээгээд юм хөө байдлаа. Би нөгөө нэг ингэж уншижсэн байхгүй юу? Хосууд яагаад хүүхдтэй болчоод
одоо салдаг вэ гэд мэдээж бүх осууд биш л дээ салдаг осууд нь яагаад салдаг вэ гэсэн чинь тэр хүмүүс нөгөө эхнэр нөхөр штэ гэдэг дүрээ мартчихдаг гэсэн. Би хүүхдээ аав, би хүүхдээ ээж. Ярьж байгаа сэдв нь хүүхдээ олсноо, хүүхдийн сургууль ажийн, даалгаврын шалгасноо, эрүүл мэндийн үгжинд, багшны үгжинд яг юм хоорондын сэтгнэл ч юм уу те, хоорондын болцоо, чиний өдөр ямар байсан, би ингэсэн тэгсэн гэдэг юм биш. Цэвэр ингээ хүүхдтэй анхаардаг болчоор тийм дүр нь багасаад тэгээ салдаг гэж уншижсэн байхгүй. Тэгэд би сая таныг асуусан. Та хоёр яг юм эхнэр нөхөр гэдэг юм аа. Одоо яаж гоё хатгалдаг вэ гэд. Тэр чам тэгээс чи тийм биш үү? Бид ер нь сүүлийн хүүхд төрснөөс хойш юм тэгэл анда хүүхдийн амиг гэл хүүхдийн онцлог гэл тэгэхээр бас тийм байгаад ирсэн байна. Тэгтэл бол бид хоёроос бас хацсангуу гайгүй гэж бодож байна. Хамтдаа ханг аут тэгэл шоудах ч юм уу те нэг тийм үгүй байж шоуд ч магаас нь ялаа ууж хоёлаа хүүхдтэй яа гэл хад өнгөж мөнгөдөг тэгэл тэгээд болцоонд явна кино үзэх юм уу тийм хөө бистори тэгтээ сүүл ямар кино санахгүй нэг кино л үзчихсэн. Одоо саяханаас нэг кино үзье гэж яриалгаа тэгэл амчих. Одоо тэгээд нэг юм бас чи түүний хэлсэн шиг нэг юм эцгийн хүүхдийнхаа төлөө гээд тэгээд би нэг эхний хүүхдээ нэг өвлийн нутааны үеэр жонгаадагшаа явуулах хичээдэг байхгүй. Тэгээд тэр үедээ гадагшаа авсан явна би чи ажиллаа амжуулж гэдэг тийм байхыг хичээдэг юм. Тийм байна. Тийм байна. Тэний яг хэлсэн чи яг надад тохиолдод байгаа санагдаад байна. Тэрхий. Сэтгэн гэхээ хизээч мартаж болохгүй гэдгсэн. Одоо ингээд наазах нь ингээд хажуугаар нь явахтаа ингээд эрэхтэн тийм юм а хизээч ингээд орхигдуулж болдоггүй гэдгсэн. Нэг мэдхэд алга болчтой юм шүү тийм юм. Яг би өөрөө нөхөртэй биж үзээгүй хүүхдтэй үзээг болохоор тийм л тэгтэй. Бодоход амархан байж магадгүй л те. Яг хүүхдтэй анхаарах нь зөвл. Тийм байдаг гэсэн шүү. Хоорондоо сайн сэтгэн хэрэгтэй юм те. Тийм сэтгэн. Энийг өдөөлдөө ба гэл те. Тэгээ дээрэс нь бибинийхээ одоо явуулж байгаа ямиг хизээч тоохоо болж болдгоо гэсэн. Одоо чинь зүгээр наазах нь тэрийг хараагингууд юу гэдэг ингээ айгуу сонирхож харж байгаа гэсэн. Тэгээ юу юм бэ гэж зүгээр уцаа оролдох ч юм уу. Энэ хараа шувуунес чинь гэж яхад хүртэл зүгээр шувуулна штэ. Гэт таныг тийм TikTok үзээгүй тренд. Та хоёрын харилцаа гоё яага үгүй шалгадаг гэдэг ч байгаа байхгүй. Тэг ихнэрүүд нь нөхрүүдэд тестэлж байгаа. Тэг зүгээр л цонхоор шуваар да энэ ямар гоё шувуу вэ гэж асуунгууд нөхөр нь амар сонирхож ивэл та хоёрын харилцаа гоё яана гэд. Юу шувуу вэ? Шувуу нисчил идэв штэ гэвэл та хоёрын харилцаа чинь жоохон хүн дэрх гээд шүү гэдгсэн. Тэг ямар сонирхолтой юм те шувуу нисч байгаа юм уу? Пөөх ямар өнгөтэй шувуу вэ гэж зарим нөхрүүд нь асууж байгаа байхгүй айр хөрхөн. Тим тест үт юм билээ. Цаан тестэлж үзье дээ. Тэгэд зүг жижиг сажиг харагдаж өөрөө жоохон over reactive хүн л дээ юмд нэг юм тийм нэг аль юу гэдэг жоохон тийм их гэхдээ уусаа юу тийм л гэдэгтэй хүн ингэж би ваа тийм ба гэл юм хэдхий reactive гэдэг гэх юм аа. Тэр чиний сайн наатгаж ирсэн чи би ясны гоё юм санчлаа гэх юм. Хүүхд төрхтөө урлагийн бүтээлэдэг гэж чиний сонсч байсан уу? Мэдгүй дээ. Ярьж л та. Тийм. Хүүхд төрхтөө нэг урлагийн бүтээлэдэг. Тэгээд ийм цацгаан цаас. Тэгээд хүүхд ингээд төрхөөс авахлаа хэл төрхөөс авахлаа худлаа ашигладаг гээд худлаа ярих нь хүртэл ингээд тийм зохиол бичиж байгаа юм шиг ийм хоромж байдаг зүйлийг одоо хийсүү хоосон зүйлийг ингэж шинээр бүтээж ингэж яаж ингэж гэдэг тэрэгнгүүд Монгол нэг хүмүүжил Монгол аав ээжний гайхад нийтлэг алдаана гэсэн тэр хүүхдийг бити худлаа яриа те худлаа ярих юм бол мангас ирээд аваад явна. Худлаа яаж болохгүй гэж ингэж юм айлгадаг. Тэгвэл тэр хүүхдийн нэг юм илүү одоо нэг юм креатив сэтгэх тийм боломж олцыг хаагаад заавал бүх юм үнэн бодтой байх хэрэгтэй юм байна гэдэг юм одоо чинь хүүхд байгаа штэ. Одоо хийсвэр сэтгэлээ өвн хөгжиж явах хэрэгтэй юм дэ. Тэр нэг хагаачдаг гинэ. Тэгвэл тэр эсрэгээр нь ямар байх хэрэгтэй ингэнгүүт хүүхд ч худлаа ярих юм бол одоо жишээ нь тэр нар юм цэнхэрэнхтэй нас тэр үүлэн дээгүүр нэг 2 морьтой хүн явчлаа ч юм худлаа яриа штэ. Тэгвэл юу ядаа тийм байхгүй гэхээс илүү тийм үү. Тэг 2 морьтой хүн байсан юм уу? 2 морьтой хүн нэг нь эмэгтэй байсан юм уу? Эрэгтэй хүмүүс байсан юм уу? Тэр морь нь хайл зүглөө явсан юм. Морь нь даалгавчтай байсан юм уу? Яаж тасчихсэн юм? Эсвэл тэр морьных нь өнгө нь ямар байсан бэ ч юм уу гэдэг илүү ингээд тэр хийсүү сэтгэлийг илүү ингээд хөгжүүлж ингэж тархин ингээд задлаж явах хэрэгтэй юм байна гинэ. Тийм байдаг. Тэгэх юм бол хүүхдийн хийсүү сэтгэлээ болоо тийм creativity. Нэг талын галзууч юм шиг мөртлөө нэг талын бас тэр нэг юм өөгшүүлж тий. Тэрийг ингэж хөгжүүлэх хэрэгтэй гэдэг юм байлаа. Тэнгүүт миний факт бол намайг одоо худлаа яаж хахад загнажсэн л юм болж байдаг байхгүй. Так загнаал худлаа яаж болохгүй байл. Тийм. Тэгэхээр заримдаа үнэн хэлээд ах хүртэл загнадаг гэсэн шүү дээ. Тийм. Тэр бас муухай мэдсэн шүү дээ.
Тийм ээ. Энийг бас манай үзэгчтэй сонсч ивэл аав ээжээ сонсч ивэл сэргжүүлээд үзээрэй. Хэрэгжүүлээрэй заавал гэж зөвлөмөр. Амжилт. Тийм ээ. Түгээр асуулт байна уу? Байна. За би түрүү ээжийн сэдв рүү буцаж ормоор За. байна. Гэтэ бүр ингэж хувийнхан юм руу ингэж одоо дайрахгүйгээр ээжтэй ойлоо гомдчихсэн гэж нэг хальт хэлсэн шүү дээ. Тийм. Гомдлоо тайлсан. Тийм. Та гомдсон гэдгийг хизээ мэдсэн бэ? Жон томолоо мэдсэлтэй. Манай ээжийн ах дүү юм арх удаг юм баггүй. Тэгээ би тэр гэрт яг өсвөрнөөсөө бас амьдсан баггүй. Нилээн 20 хэд хүртлээ баг 21 2 хүртлээ амьдсан гэх юм уу. Тэгээ тэр үед болохоор тэр чинь ингээд тэр гэрт ингээд өглөө нэг архичаа орой нэг архич байдаг гэсэн баггүй. Тэгээ байнгын хэрүүл зодонтой нэг юм шуугантай нэг юм баяр төслийн үзүүр хүртэл дандаа арх удаг. Одоо ч манай тэр ах арх удаг баггүй. Тэгээ хаяа хаж хондоогоор удаг минь. Тэндээс би ингээд аюу хэцүү байдаг гэсэн надаа. Тэгээ ээж хаяа авчдаг. Тэмээ үүдээдэг. Тэгэхэндээ бол тэр чинь ингээд надад аюу хэцүү дийлэхгүй чадахгүй ингээл те. Тэгээ яач чадахгүй ингээл айгаал ингээл байж идэг. Тэгээд том болоод ирээд тэр чинь ингээд би өөрөө бас ингээд 18 19 нэг жоохон ном би мэдээ болж байгаа шүү дээ. Өөрийгөө хамгаалах төвшөнд очиод тэгээд тохоо үед нэг хамгаалдаг яага хамгаалдаг байсан юм бэ те. Яагаад энэ гадаас аваа явчихаагүй юм бэ гэд гомдож байсан гэх юм уу. Яг тоо. Тэгээд хоёр дүүтэй байгаа шүү дээ. Тэгээд дүүгээ хамгаална тэнцээ те. Согтун юу ч хийж байгаа аюултай айцтай гэл янз бүрийн юм болдог л өс. Тэгээд одоо ч Монголд ер нь гэр болгонд айл болгонд л нэг агч мэйждэг гэдэг нэг тийм одоо нэг юм шоглол чимшигтэй бүр юм жоок чимшиг ярьдагтэй. Тэр бол юунд бол маш барахгүй юм. Үний байх эсгүй байхгүй. Би л өгдөг жод. Айл болгонд нэг агч байдаг гэдэг юм. Хүмүүсийн яриад тэр надад стал. Тэрийг өгшлөхө бол. Тэг өгшлөхө бол тэрийг тосон зогсоох гэдэг. Тэгээ би тэгээд мэдгүй яагаад ч мэдгүй 18 араас үрээд тэр ингээд тэрүүл паргаалунд оролцож эхэлж байгаа шүү дээ. Тэгээ өөрөө өмөрн эмээ өвгөө хамгаална. Тэгээ яагаад ч мэдгүй ийм байд юм бэл их хүний сэтгэл үрдээ гэж яг үнэ үг байгаа байхгүй. Би 1000 ач байсан ч гэсэн тэнд төрсөн хүүн байгаа. Архиуж ивэл тэр ээж хүүгээл өмөрдөг. Би эмээгээ хамгаалж хамаагүй. Би бол гадны юм болж байгаа байхгүй шүү. Тийм мэдрэмжүүд авч ирсэн. Тэгэл яг энэ хэцүү үе таанаас юм те. Яагаад ирдгүү байсан, яагаад хамгаалдаг байсан ингээл гомдож ирсэн гэх юм уу. Тэр гомдлоо тайлсан. Тайлаад танд яг ямар байсан бэ? Тайлсны дараа ээжтэйгээ харилцах хэрэгтэй. Айгуу тийм чийл болчихсон шүү дээ. Би тэгэл жишээ нас нэг юм өсвөр нас дуусаад 21-т нэг юм хуулийн юм ажиллах иргэний өмнөлтөд болоод тэдэс нэмээд 18 те 21 те. Тийм болоод тэгээ нөгөө нэг хийдэг юмтай болоод сонирхолтой хоббитэй тэгээ хөгжүүлэлт зөөр гэсэн хамт олонтой бас тэгээ тодорхой хэмжээнд бүжигч болоод нэг өөрхөн жижигэн цалин байлаа авч явдаг. Өөрийгөө гомшуулдаг тийм болсон. Тэгээ нэг ээжийг ирэхэд нэг өмнө нэг хэсэлтэд тэгээ тэрнээс хойш ингээд бас жоохон байж байгаа буцаж ингээд уулзаад тэгээ ойлголцоо тий. Тэгээд нэг ээжтэй асууж би өнгө яаж ирсэн байхгүй. Тэгээд надад ингээд аавч ийм юм байсан, тийм юм байсан. Ингээд бас ингэ тийм байсан ба гэл. Өөрийнхөө талаар илүү их ярьж өгөөл надаа. Тэгэл гайг болсон юм. Тийм. Одоо л битүү чилөө. Би гүчи. Тийм ээ. Та одоо ээжтэй ингээ хаяа эргэлж мэрхэлмээр санагддгүү. Ээжээрээ өмөрүүлж хамгаалуулмаар. Тэгэхээр үйл гадаад юм. Тэгэж тэ эрэгтэй хүн бол тэгэл ээжийн хүүхдэн л авчдээ шүү дээ. Тэгэл хамгаалуулмаа эргэлмээр санагдана. Хаяа нэг уулзахаар газар дээр өсвөл явах гоё байдаг шүү дээ. Тэ. Хамгийн сүүл хэзээ болцсон бэ? Өчигдөр машина авах гээд болцсон. Тэгээ хацс дээр өсвөлч тэгэл ажил амжилаа болсон да. Та ямар үед хамгийн их аав ээжигээ санаж байна? Ямар үед хамгийн их санаж байна? Тийм хэцүү үедээ гэх юм уу? Мэдээж юм хэцүү юм төөлдсөн үедээ гэх юм уу? Хүн чинь төөлдөн штэ. Хаяа нэг юм. Яа хэцүү байна те. Яах вэ хүү гэ те. Энтэй болцоо яах вэ хүү гэл. Тийм үү. Тийм их үедээ л хөвчл найзуудтайгаа уулздаг л та. Найз төгтөөгөө уулзаа ярилцаад ингэ чигээр баг гэдэг аяг болчихсон. Тэгтэл нэг аав ээжийн юм хэрэгтэй байдаг. Тэгээ дутуу штэ. Дутуугийн комплекс гэж яддаг штэ. Тийм. Тэгж өссөн болохоор одоо хүүхдтэй бол штэ жинхэнэ юу яриад байгаа те. Илүү
очиод нийлүү байхан хамт бай гэж боддоо шүү дээ. Жинхэнэ тууштай. Та сая туйлдсан гэж хэллээ шүү дээ. Юу таныг туйлдуулах уу? Юунд хамгийн хэцүү санагдаад байна? Яг ямар үед? Тэгэл амьдралын хэцүү өмчүүд байгаа шүү дээ. Тэгэл ковидээр одоо бизнесээр давбуулсан юм байна шүү дээ. Тэр үед би яахаа мэдэхгүй шүү дээ яг үүндээ. Хинээс яаж тусламж авах юм мэдэхгүй. Хин надад зөвлөх үү те. Зүгээр миний Brown and James те наадах чи ингээд даваа гарч те миний хүүгээд нэг юм байсан бол гэж боддог байхгүй би. Зүгээр энэ чи ингээд давчтیں۔ Энэ бол юм асуудалгүй ба гэх те. Тэгээд юм одоо нэг юм алдах хэрэггүй юм гэж боддог шүү дээ. Тэр бас мохоо цагт надад алдах хэрэггүй. Учаас алдаж болно ингээд юм сууж болно шүү дээ. Тэр үед ингээд I got you гэх харин ингээд байж байгаа юм тийм тусаад яг онгоч штэ гэдэг. Тийм мэдрэмжийг хайдаг гэх юм уу. Тэр үед л яг алдаад нэг юм хэцүү байдалд асуу үед ингээд унжаа штэ хүн чинь унах үе. Тэгээд унах үед админ байсан бол гэж боддог гэх юм уу. Илүү ярилцаа тий. Тэгээд би яг юунд алдчих вэ? Яг юу байгаа гэж тий. Та яг энэ үед яаж исэн байж юм уу тий. Таныг яаж давж исэн байж юм уу тий. Тийм их асуултууд гарч ирэх байтал сандаг гэх юм уу. Та тэгээд тэр асуудлаа өөрөө яаж туулдаг уу? Тийм. Би бол найзтай уулздаг. Найз нөхдөд. Би айгүй тийм найз амтай хүн баггүй. Манай авч яг найз амтай хүн байсан. Яг найзууд дундаа ингээл хамт байж байдаг. Тэгэл би хэлсдүүлж төвхтах наа. Машинд дүүрэн юм найзуудтай байсан. Тэгэл аваад эхлүүлээл. Тэгээс би сүйтэйгөө тийм баг. Яг найз амтай бас жоох юм. Найзуудтай үнж тийм байх гэж байдаг. Тийм дал байна. Та одоо иймэрхүү уналтанд орсон үедээ ер нь найзуудаараа босоод ирдэг. Ер нь болт. Бас өөртөө харилцсан. Юу юм бэлээ би зүүнд нэг бизнес нампаа баба гэсэн штэ. Тэсний яг миний хэцүү байхгүй. Яг хэцүүсэн үе. Тэр үед болохоор би нэг юм шинэ юмтай болоод тэр нэг CrossFit гэдэг юм байсан. Тэр нэг юм энэ толгойцоо болоод байгаа зүйлийг энэ биеийг ингээ өвтгчиж тэр юм ингээд өвчин амдах юм шиг байгаад байгаа байхгүй. Энэ өөр хөвдөлтүүд юм зовлон пейнүүд чинь гайг болоод байгаа шиг. Тэр гадаагаад тэр хүн чинь бэлтгэд дасгал хөдөлгөөн ихээр илүү юм өсчтэй. Илүү энержетик юм эрэг тал руу болдог юм байл та. Яг тэгэж бас аюух тавж байсан. Тийм. Тэгээ би CrossFit team сонирхчийн төвчний тэмцээнд төлөвлөжсэн. Тийм. Та нэг юм уу мэдхүү. Одоо ингээд нийгэм рүү буутах гад тэр ингээд буутах гэж байгаа юм нэгэ хөдлөөд бол онч чадахгүй шүү дээ. Стресс хөдөлж байгаа юмыг онч чаддаггүй гэдэг. Тийм болохоор ингээд дасгалыг хөдлөөд тэгэхээр стресс чамайг онч чадахгүй. Тийм үг гэдэг юм лээ. Ямар аим бэ тийм. Тийм. Тэгэхээр дасгал хөдөлгөөн байвал толгойдох бодол зэгцэдэг. Тийм. Тийм байна. Би ингэж ойлгосон зүг үү? Ер нь юм ажил, карьер, ирээдүйтэй холбоотой юмн дээр та яг стресстдэг юм уу? Яг хамгийн стресстүүлдэг зүйл ирээдүйтэй холбоотой юм дээ. Тийм. Одоо энийг яаж давнаа? Болоогүй зүйлийн талаар их бодож ингэж стресстдэг гэж үү? Биш ээ. Ирээдүйн талаар энийг яаж давнаа гэж struggle гэдэг үү те? Одоо энэ жишээнд бүтэхгүй болчвол одоо энэ ингээ бүтэхгүй болчихсон. Тэгэхээр би ирээдүйд миний ирээдүй харах харагдаж юм ч юм уу? Тэгж ирээдүйд болоогүй юмны талаар биш. Одоо чинь бизнес бүтлгүүт ч хэр чинь ирээдүйд ингээ харах болчихж байгаа шүү дээ. Ингээл тэр бол тэр чинь биш үү баг намайг баг 6 жилийн өмнө тахгүй 6 7 жилийн өмнө юм баг. Тийм 6 жилийн өмнө биш ээ 5. Тэгээ 5-6 жилийн өмнө болж эсвэл бас тасахгүй. Тэрнээс би амар их суучтал та яг ингээл юм юу ч болж үзэж мүзээд тэгээ мэгээс нь эхэлж мэхлээд тэгээ би хойд тэгээд яг ээжийнхээ ажил амьддагс хоног 25 биш байлаа 26 мөгөөс юм. Тэгэл тэрнээс яваад би явуулд гэсэхгүй ээж гэж байж тий. Чи ингээд бэлэн байр юм байна. Тий чи ингээд юмаа игээд баба ингээд гоёлно. Тэгээ би нэг шийдвэр гаргаад өөрөө явсан байхгүй. Явахдаа нэг юм халдвартад нэг юм жижигхэн нэг юм баг юм 10 метр авцаад тийм 5 метр авцаад нэг юм энэ нэг юм бөөдөө тийм нэг ком тэгээд болоо тийм өөрөө төрөслөгөөс авах тустай хажуу байгаа. Тэгээд энэ ингээ амзаал тэнцээс авахлал одоогийн баг ихнэртэйгээ танилцсан байхгүй. Тухайд тэгэл битээ тэнцээ миний тэр өрөөч мэддэг байх манай ихнэр. Тэгээд тэрийг ямар юмнаас эхлээд хамтдаа одоо бүтээсэн юм яваа явах бүтээгээд бол шууд юм бэлэн юм байгаагүй шүү дээ. Шууд юм бэлэн байр маяг ч юм зоригтч байсан байхгүй бүтээ. Тэгэл тэр зоригтой хүртэл ингээл хамт
анх авч байгаа мэдрэмж гэж амар гоё байхгүй. Бүр ингээл анхны бут, анхны ор, анхны матрас те, анхны юм шүүгээ те, анхны юм галтгооны хэрэгсэл байгаа штэ. Косчуул, сайхан битээ шинэ костюм анх авч ирсэн юм хаяа шинэ юм гоё юм ком авч маваа тэндээс ингэж кайф авч маваа те. Ийм гоё. Тэгээ одоо ингэс нэгсэн хөвгттэй гэх юм. Тэгэл юм маш ад жаргалтай илүү дотор юм байхгүй хүн перфект юм байгаад санагдах надад. Тийм ээ. Тийм. Түрүүний асуулт нь штэ. Ямар нэг юм хийсвэр юмнаас болоод одоо амар уналтанд орж исэн зүйл одоо чинь би яг юу юм бэ? Би хий юм бэ? ч юм уу те. Яг тиймэрхүү юм. Ийм хийсвэр зүйлийг бодож би жинхэнэ юм шиг төсөөлж юм би юм бэ ч юм уу гэж уналтанд орж исэн. Би юу хийгээд байгаад байгаа юм бэ ч юм уу эсвэл би яах гэж төрсөн юм. Нач яа амар хүнцэд. Тий одоо нэг тиймэрхүү хийсвэр юмнаас өөрөө толгой дотор ургуулж бодох ч юм уу. Тэгэж бодож стресстэх биш. Яг юм ямар нэгэн бодиттой юм болвол яг үнэхэр хэцүү асуудал дээр стресстдэг. Тийм. Бодиттой болцсон зүйлтэй маш их стресстдэг, маш их хөндлөлтөнд ордог. Тэгээ тэр яагаад тийм болчихоо гэдэг юм асуултанд төөсчдөг гэх юм. Яг яагаад яг юунд алдчихв тий. Яг юу вэ гэдэг. Тэрийг олох гэж ингэж тэр хийх ингэж өөрийгөө одоо өөрийнхөө миг угалдаг гэх юм уу. Гэж ингэж өөрийгөө зүгтдэг гэх юм уу. Юм юм мэдхгүй нэг юм. Нэг унахаар амар ундаг гэх юм уу эсвэл юу мэр ч юм дэ нэг юм. Гэдэг ч юм те. Мэдхгүй яг юу залбирлаа мэдхгүй. Та одоо ямар үед өөрөөрөө хамгийн их бахархдаг вэ? Тэ хамгийн сүүлд хэзээ бахархсан бэ? Ямар сүүл хамгийн бахархдаг вэ? Ер нь яг бүжилдгээс үед бахархдаг гэх юм уу? Яг ийс юм яг тэргүй өөрийгөө бий болгоцсон даа бахархдаг бас өөрийгөө айгу ундаг байсан шүү гэж үнэлдэг гэх юм уу? Тэгээ бүжиглж яваад одоо ингээд яг анх надтай эхэлжсэн найзууд ингээд мэрэгэн төрөл юмс ингээд бас мундаг байгаа. Тэгээд тэрнээс хөргөлөд аваад явчаад дүүн мөнөг ханаатай их хормогддог. Маш гой санагддаг. Кайфтай. Ямар ч тач миний хийж үтсэн юм маань ингээд цаашаа хөргөлөд ингээд явж байгаа. Тэгээд тэрийг аваад явж байгаа дүүнээ бас бахархдаг. Тэрнээс бас эргүүлээ кайф авдаг. Тийм. Хамгийн сүүлд хэзээ бахархсан бэ өөрөө? Хамгийн сүүлд. Би танаар хэзээ бахархсан айлгүй. За. Би таны нэг сторийн дээр чи reply close to гэсэн сторийн дээр чи reply хийчихсэн шүү дээ. Кул авчлаа, өст гоё авчлаа. Таны ингээ хүүхд чинь зүгээр ингээл Blackpink-ийн дунд дээр ингээд бүжиглж байгаа. Тэгсэн та тэрэнд нөөр ингээ аяар огшсон. Тэр огшж байгаа хүүхдээр бахархсан. Яг тийм юм жижигхэн момент надад ингээ амар гоё санагдсан байхгүй юу? Кул ав ийм үед нь ингээ хажууд нь миний хүү ийм дунд дуртай энэ дунд дээр амар савдаг байсан шүү гэдэг юм дээр хамт байгаа нь ямар гоё юм бэ? Кайгалст кул ав гэж ингээ бодож байсан байхгүй юу? Тийм ээ те. Тийм байх гэж. Тийм заавал одоо юу гэдэг цэцэрлэгт орохт нь хамт байх. Нэгдүгээр ангид орохт нь байх, төгсөлтийн байраар хамт байх шиг юм жижигхэн момент дээр нь алгасгүй хамт байгаа нь supportive байгаад байж байгаа. Тийм ингээд тэр зүйлийг нүдэрээ хараад хүүхэд нь аавыг хараад аавынхаа хажууд ингээд бүжиглээд байж байгаа. Надад мэдгүй тэр стори надад зүгээр амар гоё яагаадсан бүр дахин үзээлс. Гоё. Та ингээд закай чи одоо яг болж шүү. Ваа. Одоо ч болжлоо гал та. Одоо вау байгальтай энэ бол нэг юм. Илүү стресс байхгүй. Гайгүй. Зүгээр ингийн. Тийм байгаа. Болоод байгаа. Одоо нүүрээр өөр бахархалтайгаар амьдарч байгаа. Тийм. Нэг сайжчих юм байхгүй. Тийм байна. Та түрүүн 18 тадаа бараг 30 настай даа гэр бүлтэй болохоо манифест хийсэн. Гэртээ мөнгөний моттой. Цэцгэнд муухай үг хэлвэл гоё үг хэлвэл модны мөнгөний модонд талархдаг малхдаг гэсэн чинь ер нь та юм жоохон ихтгэл үнэмшилтэй. Тэгээ тийм ихтгэл үнэмшилтэй биш. Жоохон бол байгаа. Одоо би чинь юм шонгийн мод гэдэг штэ. Шонгийн модод хоёр хүн хажууд холоод штэ. Тэгэх юм бол хэрэлтэн эсвэл сална гэдэг ч юм уу. Тийм бол итгэдэг. Тэгээ хажууд тавд явж байгаа онтойгоо л эй бро ни Джеймс тааж байгаа. Тэр хайж байгаа дээр гадаг ч юм тийм юм. Иймэрхүү тодорхой хэмжээний мухар цусаг одоо чинь таны өдөр тутмын амьдралд асуудал шийдэхэд эсвэл юм талархаж баярлахад одоо яаж нөлөөлж байна? Мухарсгүй. Би бол өөрийгөө манифест итгэлтэй. Ер нь аль болох л тэгэж юм өөртөө итгүүлдэг те. Ба гэж. Тэр нь нөлөөлөд байгаа юм санагддаг шүү дээ. Бодлын өвч. Тийм бодлын өвч.
эхлээд энэ дотроо бүтээчүүл дараа нь бүх тэр авч ирсэн төсөөл тий. Тэгээ тэрийг хатаад эсэргээрээ бас муу зөгөнд штэ. За яг ингэндээ гэдэг штэ. Тэнгүүт тэр ягаад ч юм билээд идэг юм санагдаж надад чи муухай юм цаваа. За одоо яг ингэндээ ингэчүүл тэгэндээ гэдэг юм асуулт. Тийм бас би бохон ч юм уу тийм юм шашин шүтлэг тэгж итгэдэггүй шашин гэж сонирхдаггүй. Илүү шинжлэх ухаан ийм нийт талын юмд бол ийм дуртай. Black hole те. Хаас нүхний цааны юу те бидэггүй. Галакси те юу болоод байна те. Гоё тийм хөө үзэх дуртай. Таны одоогийн мөрөөдөл ч юу вэ? Одоогийн мөрөөдөл үү? Тийм. Одоогийн мөрөөдөл. Мэдгүй би одоо тийм мөрөөдөл бодох завгүй л байгаа даа л та хэлэхдээ хүүхдээ хараад үе хаажууд ирүүл байх хэл мөрөдж энэ ирүү сарал алгуудаа тий надад хэл мөрөдж байна. Би тэгээд ийм ген гэж юм таймер гэдэг байхгүй. Ачаал бүтлөгдөг. Тэгээ ген дагчгүй гэдэг юм айцдаг байхгүй. Наваа та жишээ нь хүүхд тахад одоо нэг юм одоо өвчнчин бас ингэж уул дамждаг штэ. Тэнтэй адилхан аав шин зүрхээр өдөлжсөн байхгүй. Тэгээ наваач дөрөв тавдгаар ингэ төрөхөд гэхээр бас жоохон байхад. Тэгээ тэр иймэрхүү юм тавтагдахгүй гэхээс амар хайдаг. Тийм тайпны. Тэгээд ихгүй тулд тэгээ эрүүл байгаасаа эрүүл байх байдаа гэж боддог юм. Мөрөддөг юм. Би түрүүнийг юм асуух гэж байгаа юм болчихж. Та ингээд нэг уналтанд орохороо аав ээжийг санахаараа ч юм ингээд стресстэй лемор болоод уйлж мөлөө штэ. Тэнгүүт нь яаж аргадах хэвтэй энэ нэрээ хажууд байгаа юм чинь. Яаж аргадвал танд гоё юм. Зүгээр ингээд 50 ганцаараа гэж орхичвол гоё юм уу? Эсвэл зүгээр хажууд чи хань болоод чив чимээгүй суух хэвтэй юм уу? Эсвэл ингээд ганцаараа нөхчүүл зүгээр. Тийм үү. Хажууд чи хань болж. Тэгэхээр улам бол яагаад гэдэм аа. Улам бол ингээд юу гэмдэ. Улам бол уйлаад идэг юм уу гэмдэ. Тэш гомдлоод идэг юм. Би гомдомтхон үнэлтэй бас нэг төрлийн амар тийм. Нэг гомдохоор амар гомддог. Нэг юм яг хэнийг намайг гомдох юм бол маш удаан гомддог. Тийм. Тэгээ таны гомдлыг яавал тайлхдах уу? Цаг хугацаа. Зүгээр тэгэл цаг хугацааны дараа тайлхтан даа миний гомдол. Тэр хүн одоо ингээд чин сэтгэлээс уучлаарай. Тэгвэл мэдээж тайлгдаж штэ. Гэхдээ энэ ч надад чин сэтгэлээс уучлаарай гэж байгаагүй юу баг. Миний хувьд л надаас чин сэтгэлээс уучлалт гуйжсэн. Дандаа л миний бороо гэдэг юм болоо. Одоо илоо ер нь бараг л дуусах гэж байна. Да. Нэг бодогдож байгаа нэг асуулт байна. Одоо жоохны одоо кай байгаа шүү дээ бэлгүн. Та яг аль үе дээр нь очиж яг одооны үеэр очиж хань болмоор байна. Яг одоо атмануудад зодуулж авах үед нь хажууд нь байж хансан. Эсвэл нөгөө нэг хоёр дүгээ хараад эмээ өвөөгөө мөрөөд нөгөө ах чиндээ байсан гэсэн чинь тэр үед очиж хань болмоор байна уу? Аль үед нь? За очиж хань болохдоо та юу гэж хэлэх вэсэн бэ? Яг тэр бэлгүнд. Хэцүү асуулт байна. Тэгээ хэцүү болчлаа. Авигаа комд өвчих тийм болоо. Тэгэхэд л очиж ханиалах байсан. Юу гэж хэлэх байсан бэ та? Ямар сайжууд наантай байсан. Имэнда. Бэлээ. Одоо манай үндсэн асуулт гэж асуулт байгаа байхгүй юу? Эрэгтэй хүн хизээ эр хүн болдог вэ? Таны бодлоор та хизээ эр хүн болсон бэ? Нэг өөр ингэсэн зарчимтай. Тэгээ нэг юм хийж байгаа юмдаа үнж тийм бас үедээ юм бол тэгснийга дараа юм болоо. Яг өөрөө нэг юм одоо жишээ нь найз нөхдөдөө хүндэл болох ч юм уу те гэр бүлтэй хүндэл болох ч юм уу эсвэл энийг нь сэтгэлээсээ хайрлуулахны дараа ч юм уу те тэгсний гадаа ирэх юм бол тийм болов хүн эрэхтэн магадгүй эсвэл их алдсныхаа дараа ч юм уу их юм ухаасныхаа дараа юм болов эсвэл маш их туршлага судалсныхаа дараа юм болов
Тэгэхээр л их юм бол тийм болов. За одоо сүүлийн асуулт. За, окей. За. Манай энэ 3 дугаар дугаарыг таны дугаарыг Freshpack event итгэж байгаа. Та би Freshpack-аас юм захиалж үзчихсэн үү? Үзчихсэн үү? $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. Одоо энийг заяа. Kai бэлгүүн 2 үдчихэж байгаа. За. Тэгээд одоо өнгөрсөнд байгаа бэлгүүн болохоор та бүр амар сайн мэдчихэж байгаа ш тэр хүүхдийг. Тэгээд тэр хүүхэд яг ямар үг сонсохыг одоо хамгийн дотны үнээс ямар үг сонсохыг хүсэж байгаа та бас амар мэдчихэж байгаа ш тэ. Та тэр бэлгүүнд хандаж юм л нэ. Яг ишиг харж байгаа. Хүн амьд эвгүй болгоод тах юм хэцүү юм байваа. Би хэлж чадахгүй байгаад наа ёсоо. Чадахгүй нэ. За тэгвэл 1 жилийн дараа 2026 оны 11 сарын 25-нд үзэж байгаа Kai ирээдүйн Kai асуух юм байна уу? Асуух юм байна уу? Kai's. Одоо та жилийн дараа энэ подкаст үзэн штэ. Тэгээ та өөрийнхөө асуултанд одоо жилийн дараа хариулах байхгүй юу? Ямар ч асуулт гэж болно. Заавал юм deep биш. Чиний үс чинь хэвээр ээ нөө? Бүжиглж байгаа хэвээр ээ нөө? Хаашаа гоё аялсан бэ? Бүжгээ бүжиглж эхэлсэн үү, тэ? Яага бүжиглж эхлэх байна. Браны Джеймс тэ. Бүжгийн бичлэгээ хийгээч тэ. Турсноо тэ. Хэдэн килограмм ассан бэ? гэж асууя та миний Браны Джеймс ээ. Эхнэр хүүхдтэй. Эхнэр хүүхдтэй. Дараа жилч одоо хэлд орсон байх байлгүй тэ. Хүүхч ингээд бүр яриа ойлгодог. Хүүч юм яаж гисэн үү? Хүүч ааваа гэж хэлдэг байсан уу? Ээжээ гэж хэлдэг байсан уу? Тэ. Бойло боцоогоо авсан уу те? Тийм ээ. Чисээ та. За баярлаа. Танд ямар байсан? Баярлаа. Би бас нэг иймэрхүү юмны талаас юм сошиал юм шааж байгаа байхгүй. Тэгээ хүмүүсийн мэддэг юм Kai гэж байгаа штэ. Тэрнээс илүү сайн мэдж авсан болов уу гэж бодож байна хүмүүс тамаа. Энэ асуултууд чинь бас ингээд тусам цэргээсэн гоё асуултууд байлаа. Одоо жишээ нь тэр хүүхд насны тусламжуудтай юм хүн гоё. Тусам цэргээсэн тийм гоё. Ярилцлагаллаа гэж бодож байна. Баярлаа. Та гэхдээ ер нь иймэрхүү дипээр хүнтэй ярилцчихсэн уу? Одоо заавал камерын дээр биш. Найзтай эсвэл сэтгэл зүйчтэй ч юм уу? Би надтай ингэж хэлсэн найз байдаг надад. Яг анх ямар хүн байдаг мэддэг найзуудтай байдаг. Тэгээс баярлалаа гэж л та. Зөндөх баярлалаа. Ярьсанд. За. Тулгай.